Үзэгчдээ орой мэндийг хүргэе. NBA Talking улирлын 5 дахь дугаар эхлэхэд бэлэн болоод байна. За, нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт саяны гарны эзэн ирсэн байгаа. Тэгээд NBA Talking анхны гишүүдийн нэг үүсгэн байгуулагч Идрээ ах маань 3 жилийн дараа NBA Talk-д иргэж ирлээ. 3 жилийн үү? 3 тест. 3. За, бараг л. эргээд суух. Сонирн байна. Бие өрөөд байна. Жохон юу шүү дээ. Нөгөө хөндөрсөн. Би чинь ганцаараа ярьдаг хүн чинь одоо ингээд хүмүүстэй хамт ярьна гэдэг. Ганцаараа ярьдаг хүн чинь. Тэгээд явж ирсэн. Гоё нэ. Юм өөрчлөгдөөгүй байна. Студентууд бүгд яг хэвээрээ үйж байна. Юу гэж юм бэ? Шинэ студийг маань их юм хийсэн багчаа. Би яг ерөнхийд нөгөө бүтцийн өвд ярьсан. Тэгээд явж ирсэн. Хэд онлоо. Тэгээд Монгол улстай их гоё юм. Сансан байна. Тэгт утаа амир байна. Жуутай эхлэв үе юм биш үү? Эхлэв. Тэгсэн чинь амир байна тэгт. Одоо баг дасан зөгцөж байна миний би. Одоо ирүүлж байна. Сахамаар заа. Гэхдээ би юу шүү нөгөө сүүлийн 7 хоног хагас баг саксаа үзэж амжиг байвч. Тэгэхээр өнөөдөр ч одоо сакс максны ярианд дөрүүлэг орохгүй хөө. Зүгээр зүгшээ. Өөр зөндөө яриа. За тэгээд амаржин маань баясаах маань тайна маань тэгээд ингээд бид тав өнөөдрийн дугаараа та бүхэндээ хүргэх болно. Тэгээд нэвтрүүлгээ угаасаа 3 жилийн дараа эргэж ирж байгаа гэдэг утгаар нь Идрээ ахыхаа бас нэвтрүүлэхдээ өмнө ямар хуу нэг хөгжилтэй үйлдэлүүдийг гаргаж ирсэн нэг эргээд санацгаая гэдэг үг. Хүндэтгэл үзүүлээ. Хүндэтгэл үзүүлээ. Тийм видео бэлдсэн тэгээд байна. нөгөө он гарах үед тий. 82-оос тэдэн орно борно. Энэ гурав хамт тоглосон 60 хүн тоглолтод 40 хэд. Амар бас тоглож би мартаад байна нөгөө Портленд нэг. Би сая энэ баажи юм ярьж байлаа шүү. Би нэг тоглож. Грег одныг сая Биш. Брендер Грегот нь олдрж гурвал дахиад тоглож байгаа шүү. За багтаа ганаас гарчих юм. За. Эсчигийн барилт. Ялтаж нэг юм л дээ би өөр. Чүү хододыг чи ямар хамаач юм. Гэхдээ ялт нэг юм хэлэх байхаа чи нэг юм хэлэх. Гүг чи өөрийнхөө байр суурийг өөрөө хамгаалаад чи ялт нэг юм хэлэх байхаа гэж. би одоо хайшаа. Миний Урдаа ярьдаг бамбаач миний юм. бодлоор ингэж байгаа зүгээр. Чүү хододыг хий. Тэгэхээр өнөөдөр би ингэж бодсон юм шүү. Токтойгоор адилхан өнгөтэй багаар юу нэг хэлье гэж бодлоо бас хууцсан бас нэг жоохон ногондуу те. Хаа нөгөө Milwaukee Bucks гэдэг баг ногондуу байд юм а. За. та 52 өмсдөг юм уу? KD 51 хүнстэй. Тэгээ бас нөгөө нэг охтуудын нөгөө ингэдэг нэг эффект биш үү? Тэрийг оруулах байлаа. Яг миний нөгөө хөлн зүгээр үү? Сая зургийг харуул. Тэгэл 52 баг. Горгийн илтэр юм аа. Баачгаас лав бом. Танаа бид нэг алж та Ялагч хүртэл гаргаж чадахгүй тийм мэдээлэл. За хойлон Нөгөө тэр бол үнэхээр хэрүүд Шамшигийн пялтаг хүн чи улс төрлөө яваа. Идрээ баажиг улсад гаргаж болохгүй шүү дээ. Ийм ус гарч байгаа шүү. Дэвшсэн шүү. Нийгмийн асуудал бол тийм. Улс төрч. Манай баажиг бол за би чи яхсан. Чи нөгөө чи яг ямар зорилгоор бид нар NBA Talk-ыг явуулж байгаа. Чи яг энийг явуулж байгаа. Энийг оруулах. Баян зүг дүүргийн 28 дугаар Энийг оруулаад байгаа чи юм аа. Мөрөө хөтөлбөрөөс Энийг оруулах. Ер нь яг ийм корпорацтай хүнийг уртын байрал дээр тоглуулж ирсэн ганц нэг компьютерийн тоглоом дээр л авч. үгүй шүү дээ. Манай фрэндли тэр идрүүгний тоглоом шүү дээ. Манайхаас гаралтай. За нэмчихгүй. Үүлээ нэмчихгүй. цаг давчаад байна дөө. Тэрийг дөрөвдөө. Инстаа бай. Ийм л юм байж тээ. Өнгөрсөн цаг үед
Яагаад тэр ирсэн ингээ мөрөө хэлбэрийн зүгээр асуугаад шалгаагаад идэгчих шигтэй. Бид одоо тийг анзаархлаар ингээд улс төр дандаа бажиж хүмүүс байгаа шүү дээ тий. Гарцсан бүр. Яг амжилт хүрээ гарчиж шээ. Одоо бажиж дэвшүүр алан шүү дээ чинь тий. Жон төрүүлээд гарцсан байж манай хүн чи. Тийм баг нар л ялдсан байд. За тэгээд бас нөгөө баажиг нөгөө орлогын мэдүүлгийг шинчилж хүргээгээд ярьжсэн. Тэгээд энэ апдейт хий гэж хэлсэн. Тэгээд над руу цагдаагаас ирсэн. Цагдаагаас холбогдоод тэгээ баажийн цаагаараа ирсэн юм шиг л. Болохгүй тэгээд одоо айгуу бол над дээр ч нөгөө юун дээр 20 тавих юм шиг. Хилдээр 20 тавьж магадгүй учраас тэрийг бол чадахгүй болчихлоо. Уул нь бүгдийг авчирсан. Өө бүх юм нь байсан. Тэгээд яг хуу нэвтрүүлгийн төгсгөл бас нэг юм байгаа. Тэрийг төгсгөл гэдэг. Та нар дуустал үзээрэй гэх нэвтрүүлгийг. За тэгээд бааж авах байхгүй болохоор өнөөдөр бас харьцангуй маазан багах байх та тийм. Тэгээд үгүй яг сагсаа ярих юм шиг. Сагсаа ярив да. Санс Атлантагийн тоглолтоор ярив да. Эхлэе да өнөөдрийн эхний тоглолтын 50. За өндөр болсон тоглолт. Редакцтэй үр дүнгийг харсан уу? Үгүй, ерөөс амжаагүй тий. Одоо л ингээл тайттай хамт ингээл өгдөрсөн. Гой тоглолтсон. Фениксаас өчрөө олж эхэлж байна удаа ер нь. Үгүй арай баланстай болж байгаа юм шүү. Брэдли Билл яваал ер нь их гоё болчихлоо шүү дээ нөхч. Нөгөө багаас нь нэг гимтсэн ч бас уучраа болоод нөгөө. Тийм. Янго. Яарсан гой тоглолт болсон. Йоо, энэ ямар амар мөрөгч юу тий. Брукс ч удаа шин бүр Олстар төвшөнд тоглоод гэсэн сүүлүүд бүр Өнөөдөр 30 он. стат. Энэ тоглолт 9 алтай байсан байна. Оконго гоё юу лээ тий. Сэлгэнээс тоглосон юм юу? Гараа болцсон. Одоо гараа болцсон уу? Нөгөө Порзингс бэрхтэлтэй үед гараа. Порзингс ирэхээр сэлгээ болоо. Сэлгээ болоод байгаа тий. Оо. Яа. Хасул. Энийг гоё залуу байна Гэлиспи гээд. Манад биш. Холбогч. Сэлгэнийх нь холбогч. Үнээр минут болтоо. Энэ Энд тийг юу унсан тий. Йоо яач үхлээ штэ ёо. Тэгээд нилээ маналттай. мандалцсан тийм тэр номер 1 Бас чадахгүй. ингээд тоглолтод ирж ирээгүй. Одоо хугацаанд тодорхойгүйгээр л ер нь тарих Хөлсөн байх тийм магадлалтай тий. тийм. Дөргөлт бол ойлгомжтой хөө сая бол ингэж аим болж байна. Йоо. Грейс Аллен гэмтэлтэй оролцоо. Грейс Аллен сайн байгаа юм л. Никол Александр Уокер гарааны холбогч хийгээд байдаг шүү дээ. Өнөөдөр бас 26 он авсан. Гайхалтай. Тэгээ олж байгаа байрал дээр ийм өндөр тэгээд бас хамгаалтанд ажгүй гарчлаар нь гоё болчиход шүү Энэ орой орцсон юм шүү дээ арайч дээ. Йоо төгсөн биш. нөгөө Гордон Хейвардын Дюки эсрэг шилжиж байгаа. Баадлаа. Тий. Энд 4-9 минутад байхад 21 оноор ажигдчихсэн. Тийм байна арай. Тэгээ 9 минутанд эргэж ирээд хожсон. Тэгээ Атлантаг угаасаа магтаж ярий гэж бодож ирсэн юм. Гэсэн чи ашгүй яг хожоод таарчлаа. Тэгээд триангууд тэр бид нар яг триангийг гимтгэхэд ер нь бол нэг ялгаа гарахгүй хаа гэж ярьжсэн чинь бүр илүү сайн байна гэдэг нь статистик үзүүлэлтээс тодорхой харагдаж байна. Одоо бол Джейлен Джонсны баг болсон. Энэ үлрэлээс үл. Одоо ингэж 5 бүстэй 4 төлөө. Джейлен Джонсон гоё юм. Би нөгөө үлрэлийн өмнө нөгөө таамаг өгдөг шүү дээ. Нөгөө өгдөг шүү дээ жоох зүгээр нөгөө ямар шагналуудыг яамгүй. Би нөгөө шилэг нөгөө юу шүү дээ. Амжилт нэгсэн. Хамаалтаа болж. Хасгалжуулагч дээр. Би Атлантын төсвчийг ирсэн байхгүй. Эхлэл бол хийгүү байсан шүү дээ. Атлантын эхлэл бол айгүй муу байсан байхгүй. Тэр болохгүй. 2-3. Тийм 2-3 гээл гисэн. Тэгээ Трейянг 10 оногчтой дамжуулт хийдий 10 оногчтой дамжуулт хийдий өгдөг ч гэсэндээ байхгүй үед нь баг нь илүү бөмбөнд тойроод шүү дээ. Тойроод байна. Тэгээд авж байгаа оноо нь их байна. Хамгаалт сайн байна. Хамгаалт балдж байгаа оноо нь бага байна. Net рейтингийн зөрүү нь арга 11 11 7 гэдэг ийм зөрүү гарч штэ. Ер нь бол тэгээ Трейянгтай байх үед нь эсрэг багийн хүмүүс Трейянг дээр мисмэш үсгээл. Тэгэл тийшээ дайрсан тоглохыг нь бусд нь хамгаалах гэж нөхөх гэж үзээл. Тэгэнгүүт чинь мэдээж энэ зөрүү гарна л та. Эндээд нүүс хамбар тэ field goal гэдэг энэ Ewing theory гэдэг шүү дээ. Bill Simmons ярьдаг шүү дээ. Patrick Ewing-ийн одоо онолгээд тухайн багийн суперод нь явангууд тэр баг сайжирдаг. Тэгээд хид хидэн тийм тохиолдлууд бас харж болно тийм ээ. Тэгэхээр угаасаа би дөрөвчийн дугаар дээр
хэлжсэн Трей Йонг ер нь бол хамгаалж чадахгүй тоглогчтой баг бол хол явах аюу хэцүү байдаг. Лидер нь тийм бахаар бүр тийм. Ялангуяа лидер нь тийм бахаар. Тэгэхээр угаасаа Трей Йонг дээр бол нэг өндөр сток байхгүй. Энэ дээр баясах Атланта дээр яг өмнө нэг ярьжсэн. Гэхдээ хоёулаа бол ярихдаа амжилтандаа ер нь зүгээр адилхан л явж байх нэг унахгүй байх гэж ярьжсэн болов тэгсэн чи эсрэгээрээ бүр огцон сайжирчлаа шүү дээ энэ тал дээр. Яг та унахгүй нэг чинь нэг муу зүйл болохгүй гэдэг л бодож ийлээ тэгээд Триангийнхаа годод энэ одоо том асуулт боддог нэг асуудал болох байх. Трианг байхгүй нэг тоглож байгаа. Сая Идрис Джонсонгийн баг усан тэрнтэй бас санал нийлж байна. Тэгээд сая өнгөрсөн 7 хоногт Джонсонгийн үзүүл байна. Дайсон Данисын нөлөө Ноконго ер нь бол энэ Кью Снайдер цуцуулчин залуу тоглогчтой багууд дээр их сайн ажилтдаг юм байна гэдэг байдлаар ажиллаж чинь. Тэгээд заагаад зөв залуу тоглогчтой багуудтай ажиллаж залуучууд нь илүү хөгл авч ийн л да. Тэгээд бусад хийгсэн юм хийгээд тийм. Кью Снайдер 23 оноос хойш ирж юу? 23 онд ирсэн тийм. Ютагаас Тийм баг. Хогстын. Өмнө юунд очсон? Cavaliers-д очсон, Utah-д байсан. Тэгээд Кью Снайдерын энэ жилийн амжилт магадгүй зөв сая эдрээ би тийг саналаа өгсөн мэдлэгт бас нэрээ ч бас байж болох уу санагдлаа. нэрээ сая баясаг хэлдэг дээр Quinn Snyder дасгалжуулагчийн үндсэн мэрэгжлийн сэтгэл зүйч юм лээ. Тийм шүү дээ. Энэ NBA-д ч одоо яг мэрэгжлийн загас өмгийн дасгалжуулагч гэдэг нь Европ гаралтай биш байгаад байгаа байхгүй. Тий. Тэгэд нөгөө одоо зөөлөн ур чадвар гэж ярьдэн шүү дээ. Soft skill. Бусдаа харьцах. Ялангуяа тэр нөгөө залуу тоглогч нарыгоо ингэж мотивацжуулах тал дээр бол үнэхээр супер гэдэг нь энэ хүний нөгөө өөрийн бас нэг бэкграунд ах шиг л да. OKC-гийн Марк Диагноч одоо бага ангийн багш. Бага ангийн багш. Багчуудаа удирдаад төрүүлчихсэн шүү дээ. Ер нь бол Тийм. Бүр яг бага ангийн багш мэрэгчлэн. Манайхаар бол багшийн дэдийн бага ангийн багшийн. Тийм байна тий. Тий. Янг дээр би бол зүгээр нөгөө чинь шинэ гэрээ хийгээгүй шүү дээ. Тэгээд энэ жил чинь ер нь бол нөгөө Trey чинь одоо дараагийнхаа одоо тий Макс. юм магадгүй сүүлчийнхаа тий одоо өндөр үтэйгээр хийхин төлөө тоглож байгаа юм бол нүлэрл хэлж байгаа байхгүй. Нөхрийн хувьд бол тэгсэн Сайн тоглох хэрэгтэй тий. сайн тоглох хэрэгтэй. Хамгийн гол нь хожих хэрэгтэй байна. Тэгээ уул нь бол нэг удаа бүсийн финал хүртэл явчихна гэдэг чинь нөгөө бас амжилт гаргаж болно гэдгийг бол батлан харуулсан. А гэхдээ одоо бүрэлдэхүүнд өөрчлөлт орчингууд ч одоо энэ багчийг төлөв гаргахад бол номер 1-т бол Jalen Johnson бичнэ. Янг бол нэлээд доош унж байгаа байна. Тэгэхээр чинь Jalen Johnson-ы баг болсон гэдэг нь бол одоо статистикаар харагдаж байна сая. Тэгээд хамгаалтан дээр одоо нөгөө Янг гэдэг тоглогчийг нуух чинь ер нь хэцүү. Тэгээд нөгөө Хаймигийнхан байсан мэдээж нөгөө Holden State-ийн байгаа те Стефиг хэрхэн хамгаалтан дээр нуух угаа байнгын хөдөлгөөнтэй байнгын урттаа довтлдог нэг тоглогч байрны дээрээс зогсдгоо хоёр жавж руу ингэж үргэлж өөрчлөгдөж хөдөлдөг нэг тим юу гэсэн аюугүй явж илаа Адибой бид нэр. Эсвэл одоо Spurs дээр л хэрэгч гэдэг тийм Wemby шиг хүн байхад тийм. Тэгээ Wemby шиг хүн чинь ховор. Wemby шиг хүн байхад доо. Тийм Wemby шиг хүн байхад бас болох гэдэг. Гэхдээ яг зүгээр Wemby-гийн одоо нөгөө хижрүүлсэн энгийн хөлбөр болохоор одоо энэ залуу болчихж байгаа. Тэгэхэд бол Jalen Johnson бол өнгөрсөн үеэр бэрцнийг гэж тооцвол ер нь All-Star-ийн төвчөнд тоглоод эхэлж байсан шүү дээ. Тэгээ бас нэг залууга адилхан байгаа. Надад харагдаад байна. Одоо нөгөө өчтөө үзэрсэн залуу шүү дээ. Алекс Саров Биш ээ. Хин юу лээ? Хишон Жорж. холбогч. Яг л юу холбогч нь биш SF нь байхгүй. SF нь. Ерөнхийдөө Жоржийн хувьд бол яг л Jalen Johnson-ы юутай адилхан тийм бие хөгжилтөө урт wing тоглогч. Хамгийн гол нь хамгаалалт дээр чинь. Тэгэхээр ерөнхийдөө бол Атлантагийн шилжилт аягүй гоё явж. Зөв Борзингизыг авахт нь би бол жоохон санаа зовчихсон. Тэгсэн чинь Борзингизийн үр нөлөө бол яг нэг плей-офф гэвэл хэрэг болж яхаар гарч ирнэ. Гэтэл бас бэртээс салахгүй л яваад байгаа. Load management-тэй л яваад байгаа юм шиг тий. Өнөөдөр тоглоог өгөх шүү тий. Одоо энэ зүгээр Янгаас салхан зөв үү эсвэл Янггүйгээр энэ улирлын хугацаанд бол ингэ явчихна. Яг плей-офф том тоглогч томод класс мөчөд хэрэгтэй гэж бодож юм тийм. Янгийн асууч юм жил болгоод би бол одоо ер нь яг ийм хамгаалалт муутай жижиг тоглогч нарт ер нь бол жоохон буугаад өгсөн л байгаа. Ийм багтай, ийм тоглогчтой, энэ тоглогч нь одоо номер 1 сонголтод байх ч юм уу те. Одоо Сильвенс гарч ирдгээр арай өөр цөөхөн минут тоглоо. Тэр чи Брансныг юу гэж хэлээд байгаа? Бас хэрэг адилхан хэлээд байна. Амжилт үзэж чадахгүй. Гүү штэ. Брансон ч бол хамгаалалт тал дээр арай. Гэтэ арай топ. Яг зөв сая нөгөө түрүү босод тоглолтоо нуудаг гэж жижиг нуудаг үнэн шүү дээ юм би. Бас Брансон ялгаа баг. Одоо Брансон сая юугаар нөгөө нэвтрүүлгээр
нэг сидийн хамгаалтыг яраас Брансныг яаж Нуух уу те. нуух уу. Брансны хамгаалж чадуулсан очоод заслаа их гээд очоод шууд замд нь одоо чи свичигээ сольдог ч юм уу. Тийм тэрийг ярьж байсан те. Сайн нэрлсэн тоглогчдоор яг харах юм бол Трэнк хамгийн жижиг нь хамгийн турхан нуугаад байгаа байхгүй. Үлзий шиг яаж нуудгийг та нар. Үлзөө шиг нуудгүй шүү дээ. Үлзөө шиг өөрөө тулцдаг байхгүй. Үлзий оршиг стил сайн тий. Стил сайтай. Би үс сайн. Бас Хасгалжуулагч нарын мэрэгжилсэн. Манай Адилман чинь картун character шүү дээ. Гүний хөрх яг нэг юу эдэдгээ шоу. Тэгэхээр жижиг тоглогч яг жоох хэцүү санагдаад надад бол. Тэгээ магадгүй одоо солих хэмжээний юм яригдаж бас магадгүй болов. Яг л тренинг тавс айгу удаан явчлаа шүү дээ. Тэгээд ер нь лимит нь гэсэндээ одоо тренингийг хөгжүүлчих юм те. Тэгэл ойлгомжтой болсон учраас энэ ядлаар бас жоохон солих тийш хандах юм болоо гэж боддог шүү. Солино гэхэлэр ямар уг авах вэ гэдэг чинь бас нэг асуудал болж байгаа. Одоо бид нар чинь нөгөө second apron-ийн 90 үед амьдарч байна. 2020 оноос хойш second apron гэдэг чинь одоо яг л ийм 90 үеийн одоо нөр тодорхойлох юм болчиход байгаа. Тэгээ second apron-ийн 90 үед бол одоо ийм тоглогчдын хувьд restricted болох гэх асуудлууд ч гарч ирнэ. Тэгээ сая restricted ч одоо ямар сүлд гэрээ хийж байна зарим нэг хоёр нь тий. Багууд чинь санхүүгийн боломж аюул хэцүү болчихж байгаа. Тэгээ ерөнхийдөө бол би бодоод байгаа одоо CBA шинжлэгдэх хугацаа ойртоход бол ер нь ажил аялалтын шугам нэлээд гарах байх. Тоглогч нар бол энэ дээр бол нэлээд асуудал ер нь тарих байх. Айгүй олон сайн тоглогч нар гэрийг одоо хүртэл явж байна. Тэгсэн мөртлөө NC-гээс орж иж байгаа драфтын ангийнх нь амар сайжирсан. Нөгөө NBA тоглоход бэлэн орж ирж байна шууд. Мөнгөтэй болцсон учраас NC-дээ дахиад 1-2 жил үлдчихэд байна бас тийм. Тэр нэг тийм сонирхолтой 90 үед л бид нар явна да. Уг нь Сан Антониод очиж болов гэж харж ирсэн. Фокси оронд зүгээр. Тэгсэн болоод бүр тэр хамаагүй тэр нууж муух шаардлага байхгүй шүү дээ. Тэр чинь угаасаа UAB гэж харагдахгүй байсан. Угаасаа харагдахгүй. Хинч олж харахгүй ч байна гэх. Trey Young-ыг бүр илүү ингэж байгаагаас нь илүү мундаг бас харагдуулж болох байсан. Их гоё хувилбар байх байсан болов уу гэж харж ирсэн тийм. Яг зөв Atlanta Hawks Trey Young-ыг үргэлж драфт хийсэн цагаас хойш ингээд өвс 8-1 сонголтоо явуулсан. Тэгээд түүний өмнө гიშгт тоолч юу олдохгүй л байлаа л да. Одоо энэ жилийн яриад илүү сериосны авч үзэж ажиллагаан дээр энэ Jalen Johnson Dyson Daniels за research энэ зүйл маш сайн байгаа шүү дээ. Тийм учраас зүгээр энэ яриа илүү хүчтэй яригдах болов уу гэж бодож байна. Тэр яг зүгээр яг статистик үзвэл тоо үзүүлэлтэд харах юм бол Trey Young шиг одоо яг нэг номертой тоглохдоо статистик үзүүлэлт оновчтой дамжуулалт оноо авалт ч юм уу тоглооны төрлийн статистик харах юм бол сүүлийн баг 10 жилийн хамгийн шилдэг бол бүгчимжил харагдаж байгаа шүү дээ. Ховд болж байгаа байр. Юу л offensive rating-гээр ч нөгөө юунуудыг гаргаж Trey дандаа ихний 2 3 бичигддэг байсан сүүлийн хэдэн жил чинь байна. Tyson Daniel чинь 4 жилийн 100 сая гэрээ хийсэн. Тийм баха. Энэ бол Атлантагийн хувьд аяйгүй сайн гэрээ гэж бол харж байгаа шүү дээ. Тийм одоо цалингийн зөссөн үед тийм. Атлантагийн яриад Trey Young ирэхээр ч ер нь үргэлжлэх бах. Гадаадынхаа ч гэсэн ерөнхийдөө яригдсан байгаа угаасаа. Тэгэхээр энэ үрээд өндөрлөлөө Spurs-ыг зөндөө дурслаа тийм. Spurs-ийн Warriors-ийн тоглолт руу орцгоё. Хоёр дараач хоёр таарчгүй тийм. Хоёр дараач хоёулын дээр нь Steph яа. Тийм ер нь яг төстэй хоёр тоглолт болцсон. Алийн ч үдсэн ямар ч ялгаагүй. Энэ тоглолт дээр юу гэх юм те? Тийм байна. Йоо яа. Жимми л хийж чадах юм шүү дээ энэ ерөөсөө. Тэгтээ Жиммиг амар хаалтанд орсон юм даа. Энэний нөгөө зураг нь байл шүү дээ. Вэмби нэг Стефиг нэг блоклчих юмсан гэж зүудэлж байгаа хаа тий. Олимпиас хойш. Үнэ. Унтахынхаа өмнө одоо бодож байгаа шүү дээ. Стефиг бодож байгаа л бодож байгаа шүү дээ. Яа. Юу ч бол. Стефи яг энэ араас нь харж байгаа хэсэг нь. Энэ ханд нөө юунд хаалганд өлгцэн шийдвэр дээ шүү дээ. Хүснээр бол болдог. тэгээд ёо ингээл ихлэж байгаа. Энэ Under Armour-аас болсон Стефо. энэ саксон бомб их сайн тоглож. Хобби өмссөн анхны тоглолт нь уу? Энэ чинь. Хобби өмсөж тоглоо. Өмсөж тоглоо. Халаалтан дээр өмссөн. Тоглолтын дээр бол зүгээр яг хучин загвар өмссөн. Энэ гоё тий. Ёо. Энэ тооцсон биз дээ. Тооцоогүй. Тооцчихсэн оноог нь хасаад хажуугаас гаргацаад Дөрүүлээд дөрүүлээд алдаа гаргацсан гэж үзээд. Нэгээр явсны чи яг нэгээр явахгүй тодорхойгүй гэж үзээд ингээд тооцохгүй байна. Ёо. Яа. Оноо илүү өссөн спорт тий. Тэг яг Стефи юу хэлсэндээ одоо энэ дэс. Энэ бол бүр үнэхээр шоглоомтой. Хашаач нэмэр алга та.
Энэ бас шоглоомтой шүү яг үнэ. Аян харда. Яа, энэ дэм. Энэ Вембил хаана нэг бол. Ялааны халуур л байна. Ялааны халуур нэг тоглож тоглож байсан. байсан Ингээд зүүн ташаага өгөөд ингээд цацах чинь айгүй хэцүү шүү дээ. Блоклоход ер нь. За ингээ 8 секундээр илүү гарч байгаа юм байна те. Тий, алдаа. За Доош Fox ч Wemby уул нь л одоо клач тоглогч тэгээд орох төгсөн л байна бас. За ингээд 49 оноо. Яа. 3-9 удаа. 60 дөрмөвтэй давталсан баг шүү. Даа чин тоглогчийг баажи дэмждэг гэхлээр л ингээл. Гэхдээ яа харахгүй ингээл унцдаг байхгүй те. Унцдаг. Стефийн улиралд хэрхэн тоглож байгааг харъя. Хэдүүлээ ер нь их залуу тоглогч нар улирлын ихэнд их тесрэлт болоод драфтын ангийнхан ч гэсэн сайн байгаад байгаа болохоор энэ нөгөө туршлагатай ахмад тоглогч маань ер нь ярианаас жоохон холуур яваад л тийм мөртл. Гэтэл яг хийдгээгээл яваад байна. 30-аас дээш наснда 40-оос дээш оноотой тоглолтууд үзүүлсэн тохиолдолд Майкл Жордантай тэнцэж ирсэн. Ер нь эвдхэн тодорхой болчихлоо. Жордан ч нэг их тоглоогүй шүү дээ. Тийм тэр бас тийм ээ. Тэр өнцгөөс нь харуул. 30-аас их тоглолт гэхэр чинь Леброн ч бүр ардаа тоглогчоо 2 Бараг давталсан байна. Хоёр тавьж байгаа тоглогч 500 тохиолдол Леброн ч 1170 малч байлаа. Тасарсан байт юм. Тэгээ Стефол энийг эвдэх нь бол гарцааг болсон баг. Тийм ээ. Тийм ойрын хугацаанд. Одоо 37 оностой. Стил Гайхамшигтай юм аа. толгойн өвчин ивэрэл энэ дээ. Ер нь Актив байгаа тоглогч ихэнх нь шүү дээ, тийм. Jordan Kobe байсан тэгэл идэвхтэй байгаа тоглогч. энэ бас юуны спортын юуг харуулж байна те. Одоо хөгжил гэх юм уу? Спортын хөгжил хүний бас Хүний те. 30-аас дээш настай өндөр формтой тоглолтод үлдсэн тохиолдолтой тоглолтод. Harden, KD, Steph, LeBron дөрөв бол за Dame-ийг мэдэхгүй байна. Бүгдээрээ л 40 хүртлэе бол тоглох юм шиг байна. Энэ нь өөрөө хэвийн зүйл баг шиг харагдаж байна. Саяны бас KD байхгүй нь сайн юм те. KD байхгүй наснаа сонирхолтой. Steph энэ үлрэлт 29.1 оноо дундчилж байгаа нь 3 тийм те. Үгүй энэ ихэнх үзүүлэлт нь карьерийнх нь дээд үзүүлэлт л шүү дээ. Самбар дамжуулалт хоёроос бусдна. Өөрийнх нь карьерийнх нь дунд юу юм уу те? Өөрийнхөө карьерийнхаа 3 толж байгаа үзүүлэлт юм уу те. Би бүр лигийн оноо аваад Амжилт нь бол хамгийн муу нөө байна шүү дээ. тийм ээ. Дамжуулалт самбар нь муу байна гэхээр би Стефигийн зүгээр энэ жил хамгаалтанда арай бага ачаал аваад ер нь тоглоом дээр бол Тоглоо төгсгөөд юм те. тийм илүү өндөр хувьтай төгсгөл сайтай байгаад байгаа болов уу гэж анзаарсан. Энэ болсон Jordan-оос хойш яг одоо бүр яг мөнгөө төлөөд амьдаар нь үзэх ёстой тоглогч гэдэг юм бол би яг номер 1 бол Steph гэж хэллээ. LeBron бол ингээд урт хугацаанд ингээд гайхамшигтай байна шүү дээ. Steph бол яг тэр нэг тоглолт үзье гэвэл Steph бол must see TV. Бүр номер 1. Хоёрт нь яг явахгүй ч. Гэтэ нэгт бол Steph. Стеф яа ингээд авроо нүртэл өөр л дүү. Дараалсан нөгөө шидэлтүүд чинь шууд ордныг те хайп өндөр болгож чинь. Йокич бол яг ингээл нэгэн хэвийн явсаар аваад 40 он аваад дуусна шүү дээ те. Трипл дабл мабл хийж байгаа ч мэдэхдэггүй. Steph ч яг тэгж байгаа шүү дээ. Rockstar шиг байдаг. Ингээд тэр талбай дээр ч 10 он тоглоод байгаа шүү дээ. 3 шүүгч байгаа шүү дээ. Сэлгэнд нь 10 дүүн сууж байгаа шүү дээ. Баахан тасалжуулагч нар байгаа шүү дээ. Тэгэхэд бүх камер Steph дээр. Бүх анхаарал Steph дээр. Steph юу хийж байна? Гайхамшиг. За Стеф дээр тэгээд одоо юу ярих вэ те? Харин нөгөө бааж дэмждэг болохоор. Тэг ярихгүйч үү. Яг ер нь зүгээр Стефи нөгөө яг саксомод оруулсан хувьсэл энэ төр бол угаасаа номер 1 төвчтэй юм болчлоо. Одоо бол те сакс тэр чигээр өөрчлөгдсөн. Би одоо хүртэл энэ төвшөндөө байна гэдэгт нь би гайхаад байгаа. Яг тэр чинь одоо бол багууд Warriors-ыг судалсан, Steph-ийг яг тэр нь зүгээр бөмбөг гүйлтийг мэддэг болсон, заслууныг мэддэг болсон, яаж хуурж, яаж залдаг, шидэлтийн техникийг нь ямар мэддэг болсон. Мөртлөө л хамгаалж чадахгүй шүү дээ. Одоо болтол. Энэ ч одоо бараг 10 хэдэн жил, одоо 10 жил болчихлоо шүү дээ. Яг одоо 2015 он те энэ багч яг эд үе нөгөө эдийн үеэс одоо 10 жил болсон байгаад юу ч өөрчлөгдөхгүй шүү. Энэ нь гайхмаар байгаа. Тэр дээшээ шиддэг floater энтри чинь баг 22 онд аврах авахта баг оруулж ирсэн баг шүү. Тэг шинэ юу оруулж ирж штт те мэх оруулж ирж штт тэг ингээ бак болчоод одоо ингээ улам бак болчиход штт те Флоутерыг бол энэ миний нөгөө Тони Паркер амар их хийдэг байсан баха. нөгөө өдөөлөг ихэд яриадсан Стеф тэрийг сүулт нэмсэн байгаа байхгүй юу? Өөрөө юу? Дөрөвт кавер дээр авдаг жилээ нэмсэн байгаа байхгүй юу? Дан 3-аас шиддэг. өдөөлөг ихэд тренер нь яриадсан тэгээ тэр үнэн л юм те
өмнө байхасаа илүү одоо хурдтай болцсон байгаад байгаа гэд хэлсэн байсан. Тэгээд ер нь ялчгүй үнэн нь ингээл батлагдчихлаа шүү. Энэ жил болохоор илүү эффектив болсон юм шиг санагдаад байгаа байхгүй. Бүр амар олон шидэж алдах биш. Цөөхөн шиднэ, тэдэр нь ихэнх нь орно. Илүү эффектив гэдэг үр дүнгийн хувьд. Тэгээ ерөнхийдөө эхний 3 үе бол бас өөрийгөө нөөж мөө. Нэг тиймэрхүү юм бас ороод байгаа надад зарим тоглолтууд. Тэгэл 4-4 өдөр бол яг өөрийнх нь цаг нэгжилж байгаа. Тэгээ Жими ирсэн ирнэ гэдэг нь амар том өрнөлөөл байна. Жими чи яа харахгүй нөгөө хамаг хар ажил хийж байгаа. Хоёр амтан ингээд хар ажлын нэгээд ахлаарч Стеф бүр амар болж байгаа шүү дээ. Харгээд ахлаарч жоохон онцгүй юм байна тий. Тэгайгүй зүгээр л. За. Sorry. Харин тэрний хар ажил гэхдээ гол нь над руу хараад байдаг нь яаж. Тэрийг нь батлах статистик үзүүлэлтээр самбар дамжуулалт хоёрын тоо байгаа байхгүй тийм. Дандаа 5 6 самбар дамжуулалт дундчилдаг юм чи 3 гарan гэхээр Бусдын нөгөө бусдаа даатгач байгаа. Тийм учраас товтлогоон дээр ингээд илүү ирчвчээ нөгөөд гүйцэтгэл нь өндөр 29 оноод өнгөрсөн үлрэлт 25.6 оноод дундчилсан тоглогч энэ үлрэлт 29 хэрэг чинь. Уруудах байдал өсөөд байгаа. Одоо бол бүр холбогч ихэ болж байгаа шүү дээ. Одоо ингээд бүр те сайхан бөмбөгөл гэдэг болчих шүү дээ. Тэгээ багт баг холбогч чиж баг байхгүй юм шүү дээ. Систем яваад л ерөөсөө. Тэндээс өөрөө суулгах нь үү те. Тэгэхээр гоё юм. Тэгээд ер нь зөвхөн Golden State-ээр одоо Steph ийм байгаа дээр ер нь бол хүмүүс хэлээд шүү дээ. Дараагийнхаа аврал руу дайрах хэрэгтэй юм шүү. Солилцоо хийх хэрэгтэй юм шүү одоо гэдэг. Тэгээд энэ дээр Anthony Davis бол бас яригдчих шиг байна те. Би бол энэ дээр яг ингэж хэлмээр санагдаад байгаа. Warriors-ийн фанууд одоо Steph батлах юм юу ч үлдээгүй. Бити хүлээлттэй өндөр тавь. Одоо ингээд standing center харахарсан. За, play-in-ээр орж болно шүү дээ. It's okay. Зүгээр. Steph одоо нөгөө авраг авах ёстой, дайрах ёстой гэдэг чинь Steph-ийн нөгөө хүлээлтэнд нь хүрэхгүй болох нь агуу байдлаас нь ингээд татчих юм болов гэж. Тэр тэргүй агуу. Өнөөдөр зодог тайлахад ч бүх цаг үеийн топ 10 шүү дээ. Тэгэхээр хүлээлтийг ер нь бага байлгасан дээр байх гэж. Угаас яг хуу сүүлийн 10 жилийн бол хамгийн амжилттай баг Warriors. Нөө Warriors-ийн фанууд ихэнхдээ тийм амжилт хүлээдэг болсон баг. Гэхдээ энэ удаа бити дгээсэй л гэж хүсэж байгаа. Бити чадахгүй гэж юу? Үгүй яах чадахгүй дараагийн асуудал. Яах гэж тийм өндөр хүлээлттэй. Бааж яг дотроо бодож байгаа шүү дээ өөрхий. Авраг авна гэсэн бодол явж байгаа шүү дээ. Хэрэггүй байхгүй да. Дараа нь сэтгэл одоо гундахын юу шүү дээ. Яах юм бэ? Одоо юу үлээ. Тийм бодолтой явдаг хүмүүс ч дээ бүүзийн фэнүүд шүү дээ. Биднээс усаас юу ч бодохгүй шүү дээ. Юу ч бодохгүй шүү дээ. Бодох юм байхгүй. Бодоод байх. Яг л нөгөөхтөрөө байж нөгөө удахгүй бүүз ярих хөтэй уусаа ойлгомжтой. Бодох юм байхгүй, ярих юм байхгүй. Нүд нөгөө бодлоо мал шиг гэдэг шиг яриад байгаа. За тэгвэл нэг баг юм бодож эхэлсэн юм шиг байна. Тэгээ бодохдоо бол ямар ч эхлээд дасгалжуулагчаасаа эхлэе гэж бодсон байна. Нүүрлээс Pelicans Willie Green-ийг энэ бүхний буруутан болгож ихний ээлжинд багийн эзэн үзлээ. Энэ бүр гэхдээ хууль үстэй. Ямар нэг юм болохгүй дасгалжуулагчаа хаал гэдэг. За өдөрлийн голоор бол тэгэд арга байхгүй л дээ. Бас тамирчтай халаад чадахгүй. Тий. Яг Willie Green бол бас баггүй хугацааг өнгөрүүлчихлээ. Тэглээ. Бас үзлээ. Тэр нь бол энэ баг дээр ер нь дасгалжуулагч нэг баггүй хугацаа өнгөрөөд юм аа угаас. Тэгээ Джеймс Борегод хожигдсон гэж ямар үгдгийг мэдэрчээд явдаг нэг тийм баг юм байна. Соёлын соёл нь хожигдсон гэж одоо амар соёл байна. Тамирчдын нь одоо би физиологийг бэлдээ ярьдаг гэсэн нэг тренер муутай тамирчны хүнд гэмтдэг хурдан эргэж ирдгүү гэмтлээс эргэж ирдгүү тэгээд. Яг Джеймс Борего орлоод Джеймс Борего бол өмнө бас head coach-ийг үзсэн шүү дээ. Хиний одоо Greg Popovich-ийн олон шавнырынх нэг шүү дээ. Sanders versus гараа эхлээд тэгсэн. Юу хорнод шалгалтыг тийм. Миний санаж байгаагаар Джеймс Борего бол Английн багш. Тийм үү. Мексик шүү дээ. Мексик Америк хэрэгжилтэй. Итали биш үү? Мэргэжил. Яг мэргэжил нь бол Англи багш. Англи багш. Энэ Willie Green бол үнэхээр хэлмэгтчихлээ. Яг эргэн тойрных нь ингээд одоо энэ Reddit, Reddit одоо юунууд биш үү? Fan page-үүд нь шүү дээ. Ингээд good guy гэж байгаа байхгүй тий? Магадгүй сайн залуу байх. Хам пивгоо суугаад гоё байх. Удам судар сайтай байх. Тий сайн найз байх. Чи дугаарыг мэдгүй. Тантай хамт бол цогцос болшлох хэмжээний найз байж магадгүй. Сэтгэлтэй байх. Даанч тэгээд өөрхий хэлмэгтчлээ л дээ. Цогцос болшлоо. Тийм хэмжээний хүрлж чадахгүй нь чинь сайн найз гэж байгаа шүү дээ. Хамт цогцос энэ соёлын ялгаар Америк Шинзланд байж байгаа соёлын ялгаар.
Та Би бинийгээ зогцсыг мөршлөх гараа. хүний цогцос хамт булшлах хэмжээний найз байна гэдэг чинь амар та нар бүгдээрээ хамгийн сайн найзаас тийм хүлээлт байгаа биз дээ. Энэ цогцыг надтай хамт булшлаач гэдэг. Тэр зогцсон хинээ зогцсон. Одоо тэрийг бол би мэдэхгүй байна. Бас нэг найзгаа ингэсэн юм уу? Үгүй тэр найз байх нь албагүй. Гэтэ найз чинь тантай хамт цогцос булшлах хэмжээний байвал тэр бол сайн найзаа гэж. Пелкасыг тасгалжуулж тийм үг гинэ. Тийм л Харин ойлгож тийм л сайн хүн байх. Жохо гоё яалаа. Заавал тэр хүн байр. харин Үгүй нохооных хойж болно шүү дээ. тэгвэл тийм найз бол зөндөл байх байлгүй дээ. Зөндөө гэж юу? Чамтай цогц булшлах найз олон байх уу? За мэдхгүй. За Нэг л нохооны гэхэр нь л тэгэж. Нохооны цогц булшлах найз бол олон байх. За үли. Бачиг баг болчихч байна. Карьер болгоч байж. Тэгээ Пеликансын гарцсан нь ер нь юу юм бэ? Бид нар Би нэг монгол хэл жоох муудсан. Жанглер хэлэхдээ. тийм байна. But helps bury a body гэдэг. Helps me bury a body. Тэр хэллэг юм. Манай Би тэрийг би эсвэл эвгүй орчуулад байна уу? цогц буршлаг айгүй л тийм. Монгол Одоо хэл ой боёдчихлоо. Баажи өнгөрөөд яг өвтөр очоод ихэнэ штэ дээ. Тэгээ хинт жилэхгүй гэсэн үг. Гол баажигаа өнгөрөөд баажигаа нухчаад юм шиг. Өнгөө. Баажи чинь баг хамгийн сүүлд явна. Яг тэр чинь муу хүн чинь удаан настай байхгүй юу? Амарчин ч бас өөр юм яриад. Амарчин ч явах зүгээр зөнгөөр явах юм ярихгүй ч. Арай өөр юм яриад байна. Зүнгүүр явах хүнийг булшлагаар чинь юу вэ? Бүгд ч бас зүгээр оршуулга Оршуулга. За. Тэр биш. Тэр ингээ бүр ингээд яг тусдаа хүрцтэй яваад ингээ багаж нь тэгээ сонжин болдог явах замд ингээ те хээр газар ингээ яана гэсэн үг байхгүй юу? Пеликанс дээр би нөгөө би одоо Пеликансыг ярихгүй юу? За. Өнгөрсөн жилийн драфтаар одоо энэ жилийн драфт гэсэн үг шүү дээ. Дэрэг Квинийг авах гээд драфтын эрхээ энэ жилийн 26-ны драфтын эрхээ өгөхөд нь би бол за энэ баг бол сүрлээ гэж байна. Одоо энэ бигийн түүхэнд байхгүй хамгийн тэрэг солилцоонуудын хоёр торхыг хийсэн. Нэгд нь бол Лука орж байгаа байхгүй. Дэрэг Квин нь суперод болоод амар болно уу байна педли байхгүй. Зүгээр нөгөө одоо нөгөө процедурын хувьд. За. Бүр бус багийн менежер хүртэл гайхалтай авсан. Тэр бол аимш. Дээрэс нь Индианагийн драфт ирэхийгээ буцаагаад өгсөн Индиана. Тэгсэн. Одоо Индиана чинь жил одоо ерөөдөө унж шүү дээ. Тэгсэн. Тэгэнгүүт хоёр одоо 26-ны драфтаас сайн тоглогч авах боломжтой. Энэ хоёрын чинь нэг нь бол бүр супер од болох боломжтой. Энэ жилийн драфт анги амар Купер флаг энэ 26 оны драфт класст байвал 6-аар сонгогдно гэж л шүү дээ. Тэгэхээр би юу гэж хараад байгаа би Пеликансыг бол тэндээс эхлээд энэ баг бол тэр чигээрээ сүрсэн, зайн нь үлдсэн. Тэгээд нэг юм сагсан бөмбөгийн бурхан гэж нэг юм байдаг байх. Ер нь ингээд муу менежменттэй яваад байвал тэгээд та нар тэг мангар болдгоо мангараа л үлд. Таныг би бол харж үзэхгүй л. Ерөнхийдөө Пеликансыг хизээ харж үзсэн. Нэг амны шишиггүй баг гэх юм уу тийм. AD дээр яг магадгүй AD дээр бол Яндорслоо. Гэхдээ AD-гээ тэд нар чи яачлаа. Тэгээ AD-гээ маш сайн тоглож хүрээлүүлж чадаагүй шүү дээ. Тэгээ Маркус Казинсыг нэг аваадсан л нэг бид нар нэг амар ихтэл төрүүлс өнөр чи алах юм байна гэл. Тэгсэн яасан Казинс нь очоод ахилаа тасалсан шүү дээ. Тэр ер нь нэг юм энэ хот нь өөрөө тарамсалтай бат шүү. Тийш. Айхтар том юм хой салхи малхи айхтар том юмны одоо охирч болсон. Одоо уулц сэргийж чадахгүй байгаа. Ер нь л айгүй тийм юм даа харамсалтай нэг тийм. Жог стресс ингэж төрүүлдэг гэх юм. Яг нэг гой залуу байлаа холбогч бол гоё л залуу байл. Тэр бол яг л тэр нэр шигэ айцгүй тоглолт. Гоё л юм билээ. За Дерек Квин, Фирс хоёр магадгүй зүгээр энэ жилийн драфтын хоёр тоглогч нь одоо ингээд тоглох минут нь ихсээд ер нь зүгээр тун айтаахан тоглоод байгаа. Эхний 10 дотор хоёулаа явж байгаа ранкаараа. Тэгээд яг шинэ тоглогчдын шинжилсэн ранкийг харуул Кон Кнепл гэдэг тоглогч. Онцгой. Юун дээр яг дуусгахад Уилли Грейдийн хамгийн шүүмжилсэн юм нь Queen-ийг гараанд гаргахгүй. Яг нь тийм. Одоо шинэ тасгалжуулж бараг гараанд гарсан. Өнөөдөр шууд гараанд гарсан. Бараг шууд гараанд. За Кал Бреннер гэдэг ингээд хоёр тоглогч нь эхний 5-д явж ин Шарлотын. Одоо ойр Шарлотоос харагдаагүй. Гоё. Тийм ээ. Тэгээ Седрик Ковард онцгой байгаа. Хоёр цагаан залуу шүү дээ. За Edge Comp 4 рүү унсан сүүлийн тоглолтуудаа таараа тоглоод. Ингээ харангууд статистик үзүүлэлтүүд бүгдээрээ тунд аваа. Ойролцоо байна тий. Та нар ер нь санаж ийм амар нөрөө драфтингийнх ер нь сүйд хэзээ байсан юм бэ? Амар ингээд амар юм би багчуудаа шууд импакт өгч үнэлээ амар биш. Гараанд гардаг, 15 оноо авдаг тий.
Энэ драфт тэгсэн чинь одоо хэрэгжлийн драфт яг энэс илүү гэж байгаа. Тэгэхээр чинь NCAA эдгээр чинь юу идэж байгаа юм бэ? Тэр нөгөө мөнгө Амар биш. Мөнгө биш тийм. мөнгөтэй Мөнгөтэй болчихор чинь бас монетайз монетайз хийсэн. Үнэхээр амар байна. Одоо над нар чинь эндээс чинь хэд хэд миний фэнтезид байдаг би нэлээд дагж байгаа. Тэгээд үнэхээр гоё л. Одоо Карл Бреннер чинь жишээ нь 32 дахь сонголт драфт. Хоёрдугаар филд гол хувь хэд болсон одоо? Бүр 80 дээрээ байгаа. 80 дээртэй лиг тэргүүлж байгаа. Тэгээ гарааны төв болчиход. Коллежтэй мөнгөтэй болчиход тэгээд бишгийн хуушуураасаа иртэл гарч байгаа. Сайн хоол идэх. Энэ Зүгтэр зүгтүүд байхгүй. энэ хүмүүс бол бүр энэ үзээгүйгээр орж иж байгаа шүү дээ. Хуучин бол чаас ингээл нэг өрөвдмөр дандаа ширээн доогуур наагуур цаагуур те ингээл яг бараг л манайхан шиг л транзакшн хийгээл тэгжил болгодог байсан байлээ шүү дээ. Тэгээ энэ бэ жишээ зүгээр дээр үе юу ярихаар ярьдаг үстэй нөө хоошны тоглогчид анх орж ирэл юу нэ багийн ахмад тоглогчдод дагаал клаб ороод хоол ахуулаад дэгдэг Хол цахуулаад. хол захуулаад наав давуу дэлгүүр орсноо хүссэн юм аа гээд бүгдийг авч гисэн гэсэн түг. Яг үндэ нэг 10 жилийн өмнө л түүхэд байд. Тийм шүү дээ. Тэгэхээр энэ хүмүүс чи одоо яг Өөртөө мөнгөтэй, өөртөө Ferrari би хүн болчиход орж ирээд. Тийм ээ. Тэгээ дээрэс нь сэтгэл зүй байхгүй. Ерөнхийдөө энэ чинь тиймэрхүү юм чинь дагаас сэтгэл зүй хүний сэтгэл зүй амар хурдан хөгжинэ. Өөртөө итгэлтэй болно. Айхгүй үдтэй ээж хүм ихлэл ямар гоё юм бэ нэ. Одоо яг жоохон буцаад нэг багууд судлаад эхлэхэр чинь бас нэг тодорхой хэмжээний унтлаа. Тэгэл хүн л болсон шоудж байгаа бох тий. Эжком бол яг жоохон хэцүү орж ирж байгаа шүү дээ трейдийг одоо. Эжком амьдрал чи өөрөөсөө айгүй хэцүү амьдралаас гарч ирсэн. Эжком гэж өстөө одоо Америкчууд өстөө хоёр гараар өргөд дэмжиж байгаа юм л шүү дээ. Комбо энэ төр чинь тий Жейлнер Роузыг зараад гар үлийнхөө үзүртгүүлгээл бэлгэвчэнд явуулж ирсэн гэл. Шүү дээ. Шүн. Мотомбод бэлгэж болдох уу? Таарах. Мэдгүй. Би одоо Мотомбогыг харж байгаа. Би ч гадарч байгаа болоо гэж байна. Нөгөө танаа Намайг ч Америкт Монгол Мотомбол гэдэг. А чи Азад орно тий? Би чинь Аз Мотомбол. Азад орно. Аз мотомбо гэдэг. За нэвтрүүлэг маань Нэг ийм л болох гээд энэ өрөө төсөв ухаан завсарлаа. Нэвтрүүлгийн платинум хөвөнд гişэр жоог хүмүүсийг үздэг болсон бол одоо тий одоо байсан. жоохон хөвгт гэж одоо чинь 2010 он төрсөн хөвгт чинь 15 тань байлаа шүү дээ. энэ орч юм ярих. Гэхдээ нэрнгээсээ одоо та 10 он төрсөн хөвгттэй ингээд сексийн талаар яриг бол за эдрээ хаа юу мэдмээр байна гэж шүү дээ. Нэвтрүүлгийн платинум хөвөнд гişэр сайн санхүүжилт голомт банк за мөн юм юм ухаасаа төгөөр бодоод уншдаг тий. Хэри болсон. саксофон спортыг дэмжигч. Манай траст бол баг Нэрээ бүр саксофон спортыг дэмжиж хамтдаа илүү хамтдаа Coca-Cola бидэнтэй ажиллаж байгаа. Ингээд нэвтрүүлгийн 2 дугаар хэсгэр иргээд болцъя. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сакс мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Сакс мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтай шинжил. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч
Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Саксан бөмбөгийн спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event төлөвч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токи шопоор зурагтаа шинжил. Нэвтрүүлэгтэрээ дотоомоор л үзэгчтэй. За 19 дэх улирлын маань 5 дахь дугаар та бүхэнд хүрч байгаа. Нэвтрүүлгийн Platinum Event дэгч Future of the Lifestyle Toki за мөн Саксан бөмбөгийн спортыг дэмжигч хамтдаа Coca-Cola ажиллаж байгаа. За мөн энэ улирлаас эхлээд Сэнгүүр брэнд бидэнтэй хамтран ажиллаж байгааг дуулгахад таатай байна. За нэвтрүүлгийн 2 дугаар хэсэг эхлүүлээ. Эхний хэсэг 35 минут болсон гэдээ найруулагч маань сайхан загинж байгаа гараа авчихсан учраас ялцсангүй болох ойллоо. Тэгээд Chicago Bulls багийн талаар ярихгүй дугаар одоо ганц л ярих баха гэж угаасаа ярихгүй бах. Тэгэхээр эдрах сайхан яриад. Оо, манай хуучин зэрэг хэсэг тоглосон байна. Марканен. Одоо л харж явдаг уу? Баян харж явж шүү дээ. Эс Бэйли бол ямар ч гэсэн гараандаа гараад эхэлсэн байлээ тий. 4-р цөөхнүүд болсон чинь 14 хүн байж байгаа харсан чинь. Коби Вайт ирээд ирсэн үү? Өнөөдөр ирж ирлээ. Өнөөдөр ирж ирж байна уу? Гиди бас нэг 2-3 тоглолт өнжиж байгаа дээр ирж ирлээ хамт байна. Юта бас их гоё байгаа. Коби Вайт ирж ирээл яг хожигдлоо. Миний бодсон л болчихлоо. Ойрож ирсэн юм уу? Оо би мэдээ. Заавчлаа. Хошгруулж байгаа тэгээд сүулт муу мэдээ өгүүлээ. Чи яг магтаа гэж бодсон. Амар тоосон. 2 овертаймтай. Ой чимээр 150 он авсан байна. 150 147 гэж шүү дээ. Энд 300 он авдаг байж. Таад бол нэг бүз яриаг уу юу ер нь? Нэг риксиг алах Ярьсан. Фөөсрэлгээд. Коби Вайтгүй л алж байгаа. Вайт ирсэн хэцүү гэж ярьсан. Тий. Тэр Зөв үү? Өнөөдрийн үр дүн чинь харуулж байгаа юм шүү дээ. Би ч тоглолтоо үзэг болохоор нэг яг яасан сайн мэдэхгүй л. За Кевин даа өнөөдөр бас тоглолтонд оролцож байсан сэлгэнээс. Бүзэлэс. Энэ бас Чикаго хотын хүү? Маркетинг чар. Амар энэ. Энийг замбраагүй шийддэг хөрөө. Амар яа. Тэгэхээр easy шийддэг. Хизээний Ютагаас явж өөр багийг амар алах болдоо л гэж бодох юм шүү дээ. Кионте Жоржо. Энэ гоё байна. Байна. Азей колорд ажиллаа алдчихаа буцаага авчих уу да энэ үлрэлээс. Тэгэл өнгөрсөлөлд алдангаа алдсан. Шүлгийн төгсөл алдсан. Яа. Ингээл алдсан. Захин юм сад. Энд нэг өөр ертөнцтэй хүн байна. Гидгийн саксны ертөнцөл яг нэг тусдаа нэг юм школ яваад. Йоо. Өдөө яаж авах вэ? Йоо яаж ийцээ бэ? Коби Вайт. Гэ загнуу энэ ч одоо ингэ загнуулна шүү дээ. Энэ нүдээ аваач хийчих чад. Зөө. Энэ цаг. Хоёр дахь тэмцэл. 147 гэж. За тэгээд Яа. Жорж гоё. Үгүй бол 170 80 руу явлаа шүү дээ. рекорд хийлээ тий. Үчээвч тэнцвэт гэж үзэж Аа байгаа. тэгсэн юм шүү. Үчээвч гоё яваад илээ. Үлрэл бүр хүн шиг тоглоод илээ. Өмнө шилжилттэй холбоотой болов. Chicago Bulls багийн улирлын эхлэл яагаад сайн болов? Одоо ер нь зүгээр плей-оффт орох юм. Зорилго нь хаана байгаа даа. Тэгээ би улирлын эхлэлийг бол ер нь юу гэж харж байгаа вэ гэхээр багууд ч одоо нэг
улирал эхлэхийн өмнөх бэлтгэл дээр янз бүрийн шинэ хөлбөрүүд ингээд зурцсан бэлтгэсэн юмуд байгаа. Тэд нар аягүй сайн хэрэгжиж байгаа. Бүх багууд дээр хэрэгжсэн улирал бол хамгаалтууд бүгд муу байсан. Нөгөө эсрэг багийнхаа довтлоо тактикуудыг уншиж амжиг судалж амжаагүй яг таарсан. Ер нь багуудын авж байгаа оноог та анзааруул аягүй их өвөр гарсан тоглолт зөндөөтэй. Ерөнхийдөө бол яг тэрэн дээр уурсан. Чикаго Буллсийн онцгой нь юу гэхээр өнгөрсөн жилийн яг үргэлжлэл нь явж байгаа. Яахтар том солилцоо юмуд бол яахтар том бол ерөөс хийгдээгүй. Тэгээд яг тэр үргэлжилжсэн юмуд дээр бол ихгүй. Дээрээс нь тэгээд энэ Коби Уайт гэж тоглогч байхгүйсэн. Тэгээд энэ бол тодорхой хэмжээнд бол нөлөөтэй. Тэгээд Жош Гиди, Алекс Карусо хоёрын солилцоо бол win-win байсан бэрүүдийг одоо энэ өдрөл баталж байна. Энэ өдрөл эхлээд баталж харуулж байна. Тэгээд энэ дөр бол Чикаго Буллсийн фэнүүд бол маш баяртай байгаа. Гэхдээ миний хувьд бол Буллс ийм амжилт гаргаж байгаа нь бол маш муу мэдээ. Маш муу мэдээ. Ерөөс ийм гоё драфт дээр бид нар одоо 14-өөс хойшоо сонгох гэдэг юм. Унаад өгөх хэрэгтэй гэж. Унах хэрэгтэй. Хожигдол болгонд би баярлалдаг болсон ч одоо бол. Нэгсэн нэгэ байхгүй тэгээд одоо. Энэ одоо харалт нэг байж л үлэг байгаа шүү дээ. Тэгэл байж л. Орчинд тогтмол 24-өөс 26 оны үлээж байна. Улан Чикагоч одоо Америкийн нэгдсэн улсын 3 дахь том зах зээл. Яг энэ сүүлийн хэдэн жилүүд нь бол бүр яг адилхан. 7-оор сонгоод тэгэл. Энэ жил ч одоо бүр 10 хэдээ сонгох бол болж байгаа шүү. Одоо драфтууд энэ байдлаар яваад байвал. Тэгэхээр миний хувьд бол тийм л юм. Ерөөсөө маш муу үед ингэж сайн тоглоод байна. Унмаар байна. Би одоо хүн амтны одоо бэрт гэж хэлмээргүй шүү дээ. Тэр чинь арай муухай шүү дээ. Гэтэ одоо тэгээд уул нь унмаар л байгаа энэ үлрэл тэгээд. Уны ихлээр бас үнэхээр гайхалтай унж байгаа идэмаг байгаа юм л дээ. Тэр ч одоо Ажлаа бүр яаж яагаад ч гүцэхгүй. Ийм бүрэлдэхүүнтэй тэднийг гүйцэж унна гэхээр ч бас аюу хэцүү байгаа юм л да. Албаар бүр багчийн болох хэлдэг. Тийм шүү дээ. Тэр чин бас NBA дэж хортой байлгүй тий. Бүр хитрхий тэгж унаад. Гэхдээ сая та анзаарсан бол ингээд Чикагогийн амжилт сайн байсан чинь ингээд сошиал медиа хүртэл ингээд тэр чигээрээ сэргэж байгаа байхгүй. Тодорхой хэмжээнд Чикаго чинь тийм том зах зээл байгаа даа шүү дээ. Чикагогийн талаар постууд гэж ороогүй зөндөө удаа. Чикагогийн лого чи өөрөө хизээч өөрсдөө лого учраас дэлхийн төрөл ингээд бүүлсээр ингээд саксыг анх мэддэг тэндээ үлдсэн. Тэгээ хуучны фанууд нь сэргэж мэргээд бүүлсийн постууд ирс ихсээл ингээд нэг хэсэг амар гоё болж байгаа. Тэр зүгээр таны хүрээл ахгүй. Таны ингээд Чикагогийн хүрээл чинь сэргээл би бол анзаараагүй. Яг гэсэн. Монголд л хэцүү л байна. Сүүлийн 5 жил хамгийн муу амжилттай байсан багууд драфтын 5-аас дээш сонгоогүй лээ. Тэгэхээр бас нэг худлаагаасаа унж гайгүй драфтд амжилт үзүүлэх боломжтой л. Өнгөрсөн жил тэгэл Гиди шидэлд ороогүй бол тэгэл иржлээсэн ш нөгөө Леброны хэсэг амир баазар хийгээгүй бол Далласын оронд яг адилхан оцтой бол тэр суглаан дээр яндорох байсан гэл хэрвээ тэгсэн бол би бол үгүй л гэж бодож байгаа. Хэрвээ тэгсэн бол Чикаго нэг үгүй нэг өгөх юм ш. Даллас яж байгаа л нэг өгөх ш. Би тэрийг ярьсан ш, хийцэн ш. Тэр хийцэн л дээ. Нико Харисны та нар ярьсан уу? Яг Нико Харисны одоо сүүлийн хэсгэрээ. За. Тухтаал. Нико Харис гэж бүүс одоо тэгээд тасалжуулагч юм солихгүй ингээд. Сая нөгөө өнгөрсөн зун чинь нөгөө Никсийн чинь солиорч бүх багийн тасалжуулагч руу холбогдож бүгдийнх нь үнийг өсгөж хаяад. Тэгээ билет оронтой чигээрээс унгайцсан шүү. Яг үндэ зах зээл дээр ч бас яг тийм сайн коуч нар сайн коуч байх та. Яг сайн коуч гэжтэй зүгээр танигдсан одоо. Гант яг энэ хүлээдэг гэх юм уу? Хүлээн шүргсэн тийм. Хүлээн шүргсэн байх шаардлага амар өндөр байна л та. Би бол амар дургүй шүү. Би билет оронд ёстой дургүй. Хамгаалтыг эзэн тасалжуулж байгаа. Буллсийн хамгаалт гэж ерөөс Жими Батлер явал Батлер таамд явцсан шүү дээ. Булчког Буллс гэдэг багийн хамгаалт. Корог чүү холодыг гэж бодоод тах шиг байна л да. За Трэ Джонс ирээд бас арай гайгүй бөмбөгийн хуваарлалтын сайжрууллаа тий. Би бол тэр Спорс бахил би бол ямар гоё болгоч гэж боддог байсан. Уул нь Вембитэй бол гоё явчих юм болоо гэсэн. Тэгээд яг хамгаалтын үед Стефан Каслт яаж хүрэхгүй л дээ. Одоо танаг ирээд болсон олсон Бүзэлс Гиди хоёр юм. Бүзэлс. Гидиг одоо ирээд өгөрч хийцэн байхгүй. Бүзэлс ялчих юм уу? Гиди ч одооны сагсанд өгшөндөө орчих. Тэр чи Гиди энэ хоёрын нөгөө цаг хугацааны юм чиг зэрэг явах уу гэдэг. Хөгшөндөө орно гэж. Харин тийм гайгүй Гиди чинь Лукаг тоглохыг харж өссөн гэж байгаа шүү дээ. Тэгээ бодсон чинь Лукагаас 3 дүү юм билээ. Тэгээ Лука 14-т мэрэгжлийн давирч болсон. харин Гиди ч 23 таа. 23 тий. 23 Хөшөө. Юу башиг 23 тааныхаа ажилтлал хөгшин болохоос гайгүй шүү дээ. Жош Гидигийн тоглолт нь амар хөгшөнд тоглолт. Гэхдээ тийш тэр Үнэ. баг гүдэггүй юм ба. Үнэ. Гүдэггүй. Одоо ингээд авраг мавраг гэж одоо хуцгаа болий тий. Гэхдээ одоо энэ өнгөрсөн жилийн нөгөө Индиана Оксигийн хоёрын аврагийн цуглалчин бол ингээд сагсан бөмбөгт авраг авъя гэвэл одоо ямар байх ёстойг харуулчлаа шүү дээ. Одоо ингээд би түрүү хэлсэн бид нар чинь одоо second apron-ийн ирүүд амьдарч байна. За хоёр дахь ирүүийн юуг тодорхойлохгүй гэхээр энэ одоо нөгөө бүтэн талбай хамгаалдаг тий. Индиана шиг ядардаг нөгөө үедээ хилаалгадаг.
Ийм баг л одоо амжилт нүрхээр болчиход авраг авах болчиход байна л та. Жош гэдэг баг нэг хийж чадахгүй шүү дээ. Жош Кидийн тоглолт нь хөгшин гэдэгтээ санал нийлж байна. Гэтэ тийм хөгшин тоглолттой байгаад хүлээн шүрэгт хүн чинь ганц Лука л очиж шүү дээ. Лука шиг хөгшин тоглолттой бол байж болж байна. Йокич Өөрөөр тоглож юм шүү тэгэхээр чинь. Йокич хөгшин тоглолт. Йокч бол тусдаа нэг ертөнц байна. Тэр хүний нэг юм өөрийнх нь авраа байна. Ерөөс шал Өөрөөр тоглолдог уу? тэр дутдаггүй юм билээ. Би одоо хүртэл яг юу бодож байгаа гэдэг. Ерөөсөө одоо хүртэл Йокич уншиж Морил бодчих. За тэгвэл дараагийн тоглолт руу оръё дөө. Chicago Bulls дээр угаасаа зүгээр таныг л яриа гэж бодсон. Бидэрт бол ярих юм байхгүй. Эсвэл байхгүй надад чи. За мэдээ бас нэг Өнөөдөр орой л тоглолт. гой тоглолт байна да. Хамгийн үлээлттэйсэн тоглолт. Лондон. Манай PS-ийн шууд хэмжүүлсэн. Тий. Хин тоглосон? Баккеро тоглоо. Баккеро тоглоогүй те? Баккеро Сакс тоглоогүй. Нөгөө талаас бас хин гимтсэн. Тари хийсэн 6 7 хоног. За шингүүн дээр бол би өстэй ийм үлрэлийг яг бодож ирсэн шүү. Шингүү энэ жил өстэй алах юм байна. Үнэхээр бодож ирсэн. 100 Европын аваар гараалсан л Тэ. Энэ гоё тоглогч билээ дээ. Black бол. Лако. Энэ жил чиг боломж олдож шүү. Юу Саксаа болчихвол яа. Хьюстон энэ бүрэлдэхүүнээр хамгийн сайнараа тоглоод эхний раундд авах гэж байна. Инжли Хьюстон. Эхний раундд авахд бол хэдээр 2 раунд авахын тулд Денver Nuggets 2-1-ийг очиж таарна шүү дээ. Тий. Тэгэхээр Тий. чанган те. Монголид ирээд чанган те. Аха. Гэтэ Сингүүн Яа. 2 Йокич тоглол гоё юм те. Тэмо Йокич жинхэнэ Йокич хоёр. Тийм үү. Райли Баба хөвөлдсөн байт нэрээ. Тэ. Тийм Тэмо үү. гэдэг. Өөр юм гараад ирсэн. Тийм. Би Адам Манай яваас. энтрийн нутгийн залуу аа. Сингүүн Йокич Яа, 2 дөрөв талсан. За яг ч ирснээ харууллаа те. Яагаад Durant-ыг Houston Rockets авсан бэ гэдгээ. Зөө. Энэ бүр амар хаалт хийсэн те. Цэв цэвэрхэн. Тэгээд бөмбөг челленж үзээд Бэнэс гарцсан. Тэгээд Яа, энэ бүр нүд талтран бүр. тэгээ хаалт. Алдаатай тогтсон. Үеийн бус юм уу? Йоо. Тэгээ турвал хаалтцсан. Нэмэлтээ алдсан. Тэгсэн Сингүү өөрөө аваад хийчих. Яа. За тэгээ Айзек хамгаалж ирсэн үү? Шингүүнийг. тэгсэн. Аргаа барсан биш. Тэгэхээр чи Айзекийг тавьж ирэх. Өө сая свичэн дээр нь Вентла зөрөөд явчихсан. Зөрөөд авсан. За тэгээ нэмэлт цаг. Энэ гоё тоглогч үлээ Black. Тий. Яг одооны сагсанд бол яг юм урт атлетик холбогч нар үгүй шүү дээ одоо чи. Тэгсэн чинь Силваг Бэйн явчихсан чинь цаашаа гэж. Амлж авч байгаа тавлан зовоож шүү дээ. Йоо. Энэ ямар ч аргагүй шүү дээ. Энэ бол автомат. Энэ бол одоо Чи layout бид нар одоо 20 хэдэн жил энийг харж байна. Хоос нь layout хийж байгаа. яг Хьюстон сэтгүүлч айгуу гоё асуучихлаа шүү дээ. 18 жил юм шүү дээ. 2007 онд орж ирсэн. Юугаа хардггүй тий? 7 онд орж ирсэн гэсэн. Нөгөө тэгээд ерөөсөө хамгаалагч хардггүй юм байлаа шүү дээ. Тэгээд яг бүр тэрийг асууж байгаа байхгүй яг энэ автомат шийдэлт. Тэгсэн чинь хайдаа нөгөө фокусаа алдаад хамгаалагч харчгаар алдчихдаг гэл шийдэлтэй. Юунууд угаасаа энэ NBA-гийн NBC-л ер нь бол яг цэвэр ур чадвар өндөртэй тамирчид бөмбөг залж байгаа үед урдлын хамгаалагч угаасаа дийлэх Хүн гэж бод. Угаасаа нэгээс нэг дийлэх ёстой юм чинь. Тийм учраас яг тэр сэтгэл зүй тэр чадварыг суулгах гэж ялгаараа энэ ялгараад байгаа учраас энэ би тогтоод байгаа шүү дээ. Devin Booker гэхдээ Тэгээ нөө Крис Пол яаж нөө пик рол дээр тоглолтгүй гэдэг юм бичлэгүүдэд байхгүй юу? Крис Пол ихэнх хүмүүс энэ өөрийнхөө хамгаалж өнөл хараад байв. Заслаан хийгээл урд чин хүн солигдож байгаа нэрс хамаагүй чи энэ үнийг угаасаа яалах нь ойлгомжтой. А зөв энэ үннийг ямар үйлдэл хийж байгааг л харах хэрэгтэй. Тэг заа. Тэр KD-ийн бол үнэн байгаа угаасаа ойлгомжтой. Сая тэр нөө нэг Тэгээ KD ч урт хүнээ харахгүй шитгэх нь өөрт нь speed- бийдэн тохирсон юм да тий. нөө спид үү шүү дээ нөө Ашаа спид тий. тэг ашаа спид. Хамт KD-ээс нөө нэг мазраад нэг гэснэ. тэрийг Чи яавал алдах юм бэ гэсэн чинь 18 жил надаас хүмүүс ингэ сууж байгаа. тий. Крис Пол ч одоо бүх цаг үеийн хамгийн өндөр IQ-тэй тоглогч. Өөр л дээ, өөр юм л да. Блейк руу одоо чи наалын юу биш юу гимтэх нү яах нү гэдгийг хүртэл тооцоолдог гэдэг байгаа байхгүй. Тэг ингээд эсрэг багийн тоглогч чөлөө шидэл шидээ байж хахад шүүгчтэй очиад 2 3 үгс олчдөг. Тэгээ дараа нь алдаа малдагаа. Тэр Крис Полын IQ бол бүр гайхамшигтай л да.
Houston Rockets баг анхаарлын гадна яваадсан чинь яг удирдлын нэг ихний 2 тоглолтод хожигдож эхлүүлээ. Тоглолтын асуудал яригдчихсэн чинь сүүлийн 10 тоглолтод 9 хожигдсан байна. За яг хөө тийм S зэрэглэлийн тийм баг байхгүй ч гэсэн дараалсан хожлууд аваад байна тий. Хожих ёстой багуудаа хожоод. Ажлыг яваад байна тий. Тэгээ нөгөө авраг авах бүрэлдэхүүний нөгөө томьёон дээр чинь бүгд байна л да. 9-нд. Яг ингээд 100-даг нохоо, аман суперод Холбогч гэж байхгүй байгаа да. тий. Холбогч харин дөрөвчийн дугаар дээр ярьсан. Тэгээ сүүлийн 3 тоглолтын дээр Aaron Holiday, Reed Shepard хоёрыг хамтдан талбай дээр ашигладаг болж байгаа. Болоод байна. Тэгээ тэр хоёр нь хоёулаа нэг 10 он авчаад байна. Хоёулаа нэг цэвэр шидэгчээр тоглуулад байна. Болоо л энэ да. Яг Чанху өөрөөгөө сарыг те. Чанху өөртөө тоглохоор бас харсан нэг зүг байна. Энэ бол бас easy өөр шүү. Тэгээд тийм easy өөр. Гэтэ яг хуу энэ хуваар дээр гаргасан нэг амжилт нь тэд өнгөрсөн жилдээ харьцуулахаар ингээд бүх зүйл нь сайжирсан. Ялангуяа довтлооны үзүүлэлтээр яг өнөөдрийн тоглолтын дараагаар буцаад 1 рүү ороод. 1 рүү ороод. Дэнүрийн өөр 1-2 гээ яваад байгаа байхгүй. Тэгэхээр Durant-ийн нөлөө ийм л амар шүү дээ. Тэгсэн өнгөрсөн үеэр л довтлооны үзүүлэлтээр 20 гэж байсан. Ялч хүний хамгаалтаар очиж яваад. Ялч хүний оноо авах дутаадсан. Тэгсэн чинь ингээд Durant нэг хүний нөлөө гэхэд бас маш том нөлөө л байна л да. Тэгээ зөвхөн нэг хамгаалагчийг татж байгаа биш те. Одоо шинэ San Antonio Spurs бол Durant дээр дандаа дабл тим хийж бөмбөгийг гаргаж ирсэн шүү дээ. Тэгэхээр Durant-ийн нөлөө бол одоо still лигт аймд. Би бол Van Fleet-ийг бэртгэд бол за баг Houston хожижлоо гэж үзсэн. Анх бол тий. Би өөрөө Van Fleet-д нэг тийм дуртай биш. Ер нь бол Raptors-ийн Van Fleet байхаа болоод удаж байгаа шүү дээ. Van Fleet ч өөрөө. Тэгээд бас хамгаалтан дээр бас нууг шаардлагатай болж эхэлж гэнэ үү даа ч гэж өнгөрсөн 2 жил гарч бодож байсан. Тэгээд бэртгэн за одоо Amen Thompson-ы EJ-ийг харъя. Хөгжих боломж гарч ирж байна. Холбогч дээр тоглож чадах нь үү? Холбогч дээр тоглож чадах нь үү? За Reed Shepard-д мэдээж минут тоглоно энэ жил бол тэгээд хангалттай минут тоглоно. Харуулах нь байна. За хэрвээ энэ хоёрын аль нэгээр онцвол за мэдээж Amen Thompson бол тоглож байгаа хувьд аль хэдийн онцсон. Холбогч дээр хэрвээ онцвол эсвэл Reed Shepard онцвол те сайн байчул тэгээд энэ баг тэрэггүй болчих жоох Fleet-ийн хувьд. Тэгээд өлөрлийг хэлсэн байхгүй. Тэгсэн чи үгүй юм байна. Аль аль болчлоо. Тийм биш юм байна. Аль аль нь холбогчтой онохгүй л дээ. Тийм Van Fleet бол заавал байх ёстой. Дээрээс нь тоглолтын төгсгөл дээр Van Fleet ч хэрэг болоод байна. Би ерөөсө бөмбөг хандл хийдэг хэрэгтэй байна. Durant ч бас минутын менежмент хийхгүй бол болохгүй юм чи одоо бүтэн хуучин шиг одоо 36 минут байг болоод ирэх хэцүү шүү дээ өндөр ч бас. Тэгээ би бол бас нөгөө Van Fleet-ийн хэргийг бол ер нь байгаа юм байна гэж бодсон байхгүй. Эргээд миний бодлого ураад ер нь бол аягүй хэрэгтэй болж байжээ. Гол нь плей-офф дээр яг сайн богд тоожигдоод байгаа шүү дээ. Харин зарсан бол бид нэр спорт хийсэн тоглолтын би бол яг бүтэн үзсэн. Яг чи миний яг ирж их өмнөд өглөө гарсан. Яг харахгүй л хийж байгаа байхгүй. Тэгэхээр плей-оффт бол бэлэн биш байна. Houston бол хаагсан. Мэдээж өлөрл эхэлж байгаа ойлгомжтой. Гэтэ солилцоороо цохох үер яах юм бэ? Мэдэхгүй. Ер нь хэрвээ одоо чи авраг авчил нөгөө дайрах баг шүү дээ. Эх 2 жилийн хугацаанд бол ялангуяа. Тэгэхээр сайн багуудтай үзээд тэн дээр нь жоохон энэ хожигдлынхын тоо их байвал би бол энэ 2 сарын солилцооны цонхоор бол Houston нэг юм хийж магадгүй гэж хараад. Яг л энэ багч нь win now байхгүй. Durant-тай багч өөрөө. Тэгээ бэлэн болоогүй байгаа гэхэд энэ багуудаа янзлаа яваад болж байна тий. Яг одоо тоглолтын үзэхэд Reed Shepard бол угаасаа холбохгүй л. Reed Shepard талбай дээр ахта цэвэр шидэгчийн үүрэг гүйцэтгээд мөн тойроод бөмбөнөөс сутаагаад ингээл тэгээ эсвэл заслан тойрж гарч ирээд цэвэр шидэд байгаа байхгүй. Эсвэл шууд нэг эсрэг нэг хай скрин аваад өөрөө ороод дундаас шиддэг ч юм. Яг ингэж тоглоод байна. Нөгөө Amen Thompson болохоор зүгээр зоон л давж оруулж ирж байгаа болохоос ямар ч тоглолт найруулж байгаа юм байна. Довтлооноос эхэлж ийн гэхээр төв нь гарч ирээд тэгээд hand off pass-аар заслан тавиад тэгээд тэнцэнээс нь Durant эсвэл шингүүн гол дээрээс задалдаг ч юм. Яг ингээд ер нь шингүүн Durant хоёр л бүхнийг хийж илээ. Өөр яг Amen Thompson бол өнөөдөр бүр яг үнгээд би Amen Thompson ч одоо баг өнөөдөр баг triple double төгөж дунжлах болов гэж бодсон хүлээлттэй байсан байхгүй. Хэрвээ одоо яг тэр онуул те онуул яг тэн дээр бол онохгүй юм шиг. Шингүүний хувьд бол сая Европын аруур бид нар харсан чиг мангас болцсон. Тэгээд яг тэр ирчээрээ pre-season дээр тоглож байсан. Би бол pre-season-аас эхлээд харж байсан. Тэгээд би 2 жилиг дээр шингүүнийг нэгээр авсан, драфтыг нэгээр авсан. Тэгээд бол хамгийн гол нь шингүүнийг Wemby биш. Биш миний сонголт ч сонголт доош үнэтэй. Ихний сонголт. Тэгээд шингүүний хамгийн гол ялгаа над юу харагдсан бэ гэхээр одоо блок хийхэд дайрдаг болсон. Чи ерөөсөө өсөрч мөсөрдөггүй атлетик чанар муу байсан. Одоо тэрэн сайжраад тэгээд пресизний тоглолт үлрэлийн хийх тоглолтууд төр чи шууд блок хийхэд дайрна. Дээрээс нь бүр азгарлах гээд дайрна. Зүгээрээ тохгүй ч одоо нэг эмоцтой болоод эхэлсэн ч бүр. Тэгээд чи тухайн тоглогч өөрөө ихтгэлтэй болчихсон. Өөрийнхөө статусыг мэдээд шүү дээ. Би бол одоо яг элит төвшөнд болж болцсон гэдэг. Durant-ийн баг бол биш. Энэ шингүүний баг. Durant бол авраг авахд туслахж ирж байгаа л одоо
хүч. Тий. Бадарчин гэж. Бадбас ч одоо яг бид нар Кевин Дурант одоо хизээж үнэлэхгүй шүү дээ. Ийм өндөр Европуудыг лабораторид хийгээд ийн тий. Юун дээр Дурант бол Тусдаа. ер нь анхны үн биш үү дээ. Бид нар анхны үн биш тийм үү. Хүмүүс ч болчаад байдаг болохоос биш. Одоо эргээ харахад бол хамгийн анхны одоо тий Яг үнэ. клон фуд гарсан мөртлөө бөмбөг шийдэн заална бүх Бүх юм урчилтай. тий. Тэгээд Wemby-гийн дуртай тоглогч чинь бас KD тий. Чинь бас нэг юм шинэ хувьслыг авчирсан. Даач бид нар нөгөө KD-гийн маань нөгөө нэг шийдвэр бүх юмыг дарчдаг болохоор сайнэр ерөөсөө яригдах айгу бага байдаг. Амьдралдаа одоо ханаа зөв сонго, бага зөв сонго тийм ээ. Одоо чинь одоо ингэ Бага зүс. Warriors доо KD тэгэл бүх цаг үеийн топ 15-аас гарцсан. Тэр чин тэр Шийдвэрээс шийдвэрээс болоод тэгэл ийм гайхам шүү дээ. тэгээ бидний төвшин ч гэсэн тэгэл Баажи бол уул нэг сайн хүн байхгүй. Сайн хүн. Уул нэг мундаг залуу шүү дээ. Мундаг. Тэгээд дааш нэг гаргадаг хийж байгаа үйлдэлүүд нь их тэрэг учраас тий. Арт түмэнд одоо ингэж яг юм тэрэг хүн шиг харагдав. Тодорхой Нико Харрис нэг явах ингээл буруу замаар будаа тавиул. Үнэ. Зөв амьдр. Битгий улс төрчдөд худалдагд. Тийм ээ. Сонгуулаар саналаа өг, аяг тавгаан угаа, татвар нийгмийн даатгалаанд төл хүн зөв л амьдрах. За Европ өндөр тоглогчдыг үйлдвэрлээд байгаа. Энийг өндөр тоглогч нь буруу агтаа харин хитрхи удацчуудаа тэгээ Sacramento Kings баг өнөөдөр San Antonio Spurs багта Wemby-гүйгээр тоглолоо. Wemby яасан. Амраас. Христо. Тэгсэн чинь энэ тоглолтыг үзлээ. Өглөө тэгээд эрцэрсэн юм аа үзээч гэж үзээгүй. Эрцэрчээ тэгээд ер нь зүгээр Юу болох тоглож байгаа хооронд сонирхоод үзсэн чинь яг дахиад урам угарлаа. Үнэхээр Sacramento Kings гэдэг баг болох. Боли юу? Боли л. Нэрээ үнэхээр бүр яагаад тэгж муу хамгаалж байгааг бол ойлгоогүй. Яг Сабонис хаа нэгтээ баг магадгүй хин нэгний хувь зайг өөрчлөлөө шүү. Зүгээр яг Kings-ийн талаас нь харж байгаа. Kings-ийн талаас харахаар нэр үнэхээр хамгаалдаг хүн нэг ч л. Spurs-ийн Harper-ийн бэртэл яаж юм ер нь? Одоо өндө бэлтгэл хийж эхлэв баг. Эхлэгүй л гоё. Тэр ч гоё залуу юм. Өстой гоё. Ерөөс Spurs-ийг өөрсдөө дэж хэлсэн шүү дээ. Manu Ginobili. Second coming of Manu Ginobili гэж байна. Дахиад солгоо те. Яг Spurs-ийн бүл assistant coach тэр тренер бүр анханаас байсан хүмүүс бүгд тэгж хэлж байна. Яг Manu. Тэгэл яг 6 дахь тоглогч Тэгээд яг 6 дахь тоглож ороо те. Спортын багийн эзэн тэгээд өөрөө бүх юмд оролцоод бүгдийг чадна гэж бодоод тахаар ийм л үр дагавар авчирч байгаа юм болов уу? Одоо NFL-д бол Dallas Cowboys гэдэг баг байдгийн. Jerry Jones Kings багийн эзэн. Ер нь Kings Kings бол одоо тийм байна. Багийн эзэн нөгөө би төвтэй цаашаага хүмүүстэй ингэ шийдвэрийг нь одоо магадгүй Jordan дээр ч гэсэндээ дандаа yes man-уудэр хүрээлэгдсэн мэт учраас Charlotte амжилт гаргахгүй. Энэ жил явсан. Ой. 2 удаа ингэж тогтсон. Тэр Westbrook-ийг авсанд нь би бол баярлаад байгаа Sacramento-д. Бас бид нар чи Westbrook-ыг салчих нь бас арай ихтэй байгаа шүү дээ. Нэг жоохон тийм гоё харчмаар байгаа байхгүй. Westbrook-тэй сагсч бас гоё шүү дээ. Тэгээ Fox ирсэн чинь Fox бол яг харахгүй зөндөө заах юм байна уу Стефан Касл энтерт. Касл ч бас яг холбогч найруулагч ажиллаа сайн гүйцэтгэж чадахгүй байгаа. Fox Wemby-ийг хатсан шүү. Fox өнөөдөр тэгэл нэг 26 оноо 12 дамжуулт өгч байгаа. Wemby. Амар. Юу вэ? Ямар амар хэлж вэ чи? Зүгээр нэг Айсараа. Тэр нааш Sacramento гэсэн л дээ. Нөгөө тэгтээ яг хэрэгтэй байхгүй юу? Fox. Би бол Trae-ыг авчираагүй Fox-ыг авчирсан юм зөв тэр нь бол зөв яг хуу тэрийг зүгээр тэгжэл бодож ирсэн. Зөв Trae Young хэрэгтэй байсан байхгүй юу? Тэгж муу харагдахгүй гэдэг. Тий. Тэгээ Sacramento Kings багийн эзэн нь болохоор ерөнхийдөө бага задлахаар шийдсэн гэсэн мэдээнүүд гараад ирэхлээ. Тийм мэдээч Домонт Сабоносын сонирхож тийм ер нь лигийн маш олон баг холбогдож сонирхож байгаа гэсэн яриа гарлаа. Энийг бол ер нь эртлэх өстой байсан юм болоо даа л гэж бодож байна. Гэхдээ хамгийн сонирхолтой нь манай Бүүзи хоёрыг авсныг л би ойлгодог шүү дээ. Баярлалаа л гэж хэлмээр байна. Нэг зарах хүн байхад авах хүн байгаа гэдэг шиг тийм. Гэхдээ одоо авраг авах хэмжээний авах хүн хэн бэ гэдэг л их сонирхол татаад байна л да. Одоо тийм нэг асуулт авах. Сабонис сайн тоглогч үстэй. Үгүй шүү дээ. Үгүй юу? NBA-гийн хамгийн муу импакттай төв шүү дээ. Харин би Сабонисыг Эффектийн хувьд бол хамгийн муу шүү дээ. би ч тэгж бодоод байгаа. Сабонисыг авсан баг хамгаалт мууднаа.
Одоо Сабонс өнөөдөр би хардлаа. Зүгээр тэр урд шугамных нь муу хамгаалдаг болохоор оноо алддаг юм гэсэн Сабонс өөрөө пик н рол хамгаалж чаддаг төв байхгүй шүү дээ. Пик н рол хамгаалдаг. Төв байна гэж ч одоо олон жилийн биш дээ чи. Сабонсыг эсвэл бүр хүчний давтлагч дээр тоглуулж үзүүлэх хийснээр яг 5 номер дээр бол Дөрөв дээр үү? анх 4 байсан шүү дээ. ΟКС 4 байжгаад Индиана аваачаа 5 болгоцсон шүү дээ. Одоо ингээд Golden State энэ Sabonis очил Sabonis-ыг өөр хүн болгох болов. Нэг системтэй баг гэх юм уу да одоо. Сакс мөнгөний ойлгомжтой баг Sabonis очих юм бол Яг гоо мэдээж Сабоносын ур чадрыг бид нар бол мэдэн шүү дээ. Чинь маш сайн одоо тий. өөрийн гэсэн нөгөө ассисттэй сайн өгдөг, самбраа сайн авчин. Тэгээ самбар гэдэг чинь өөрөө хамгаалтын төгсгөл байна. Тэгээ хамгийн гол нь эн чинь бас нэг тодорхой хэмжээний айгүй их нөгөө нэг минутыг эзлэх тоглогч шүү дээ. Авж байгаа цалингийн өвдөч тэр рой үрг рол зүгээр нэг авчингуудаа нэг 10 минут тоглож биш болчиход байгаа. Тэгэхээр тэр багийн систем өөрөө гэж эвдэрж одоо Сабоносыг байхад бид нар яаж хамгаалах вэ гэдэг юм нэмэлт нэг асуудлыг бодож л тоглох хэрэгтэй. Хэр үнд хүрж байгаа юм бол гэдэг сонирхолтой зах зээл дээр. Хэрвээ үнд удаан хүрсэн бол энэ аль дээр л явцсан баг. Үнд хүрэхгүй учраас одоо хүртэл байгаа л. Явуулж чадахгүй байгаа юм тий. Оронд нь Одоо их юм олжтой биш болохоор явуулахгүй юм тий. Одоо манай Чикаго Буллсийнхний одоо ч юугаа тавьдаг баг боллоо шүү дээ. Ясаа тавьдаг баг боллоо шүү дээ. Тэгэхээр ч одоо хэцүү байгаа. Таарчтай. Тэгээд одоо Шрүүдерийг авч байгаа ч одоо аргаа барсаж байгааг хэлбэр шүү. яс цуглуулдаг газар болсон уу? Таваасаа Kingsted өмнө ярьсан тэгээд багийн эзэн бүх зүйлдээ орж байгаа л голцдог юм л. Охин чинь санжид нь охин жилийн багийн ерхий менежер шүү дээ. Тийм шүү дээ. Ер нь бол нэг юм бодол нь хоёр дахь Lakers бол гэж үзсэн юм шүү тий. Өөрөө Jerry Bass бол охиноо бас ихт бэлдээл гэл. Jenny Bass шиг тийм. Сакраментогийн уулт чинь Кемогоос захисан Lakers. Сакраментогийн уулт чинь бүр Лукагаас эхлэлтэй шүү дээ. Marvin Bagley сонгож авдаг. Texan. Тэр үед Vlade Divac Зүгээр л ягаад Европ сонгодог юм бэ те? Аавд нь бүр хувийн асуудал гэсэн цаагаараа юм байгаа. Ерөөсөө шалтгаан сонгоо. Тэгэхээр удирдлагын төвшнөөс гадна тэр доошоо багийн эзнээс гадна удирдлагын төвшөнд байгаа хүмүүс ч гэсэн ажилдаа муу хандж шүү дээ. Энэ чигээд савнаас халих хэрэгтэй шүү дээ баг чинь. Divac те одоогийн очвол чинь Doug Chris Яг үнэ. Никс Stojakovic ирж бас нэг зөвлөх мүүлэх хийгээд. Яг л өөрөө бохгүй юу? Яг гоо тэгээд азар ингээ ёндороод яг гоё юмнууд нийлээд одоо Fox-той байх үед бол те яг тэр гоё Light beam те яг тэр 90 үеийг явцсан. Тэрэндээ итгэл ороод би чинь гайгүй багийн эзэн мэрж өөртөө өөрийгөө хошгруулж буруу бодоод одоо манай нөгөө баажиж өөрийгөө гэж боддог шүү дээ. Би чи их мундаг хүн юм гэж боддог. Үгүй шүү дээ тэр чинь. Тэгээд яг л тийм хошгруулалтанд л өөрийгөө оруулаад ингээл явчихж байгаа. Тэгээд би бол өмнөх бас би нөгөө NBA-д нөгөө хиттэй бас нэг юу орсон нэвтрүүл орсон. Хэлсэн байхгүй. Sacramento Kings бол зарагдгаас нааш боломжгүй. Одоо бол багийн эзэмшлэр ярих юм бол ранк 30-т. Миний хувьд бүр 30-ийн доор юм тий. Бүс гайгүй болчихсон. Бас одоо мөнгө харуулах нь арай гайгүй. Одоо Нью-Йорк байхгүй юу? Багийнхаа эзнийг сольчвол бүр ингээд шал өөр болох хэмжээд. Бүр NBA-гийн бүр юу юм бэ? KD энэ тэр ягаад тэгээ Нью-Йорк руу ингээд явах жил болгон фри эйженсигээр Нью-Йорк Personal байгаа юм тий. Joe Dumars даяад тэр хүнд дургу байгаа байхгүй юу? Personal дургу байгаа. Тий. Тэгэхээр бүр ингээд бага зараач гээд фэнүүд нь бүр гуйд юм бэл шүү дээ. Joe Dumars. Биш ээ, Joe Dumars биш ээ. Dolan. James Dolan. Гайхлаж би Joe Dumars юу лээ гэдэг. Би бас өөрөө сонссон ч арай биш үү. Тий. Dolan-д ингээд арьс өнгөний үзэлтэй энтергээ бүр мангар дургу. Joe Dumars чи Pelicans очсон байгаа шүү дээ. Тийм шүү дээ. Pelicans-ийг удирдах байгаа шүү дээ. Юу ч Санитар драфт чи юм хийсэн нэг чинь бас тамирчрын ярьдаг юм чинь бас хождог соёл байхгүй баг. Хожигдоод яцсан. Сабоносыг ер нь зүгээр өөр ямар багт харах хүсэж байсан. Гэхдээ Сабонос ер нь ямар ч багт очсон гарын төв шүү дээ. Гарын эсвэл 4-8. Тэгэхээр хэцүү болчихдог. Тэгээд яг хамгаалтын хувьд бол үнэхээр асуудалтай. Одоо яг Йок ч юм уу байхгүй юу? Йок хамгаалт муу шүү дээ. Гэхдээ амар ухаантай тоо Йок ч чинь. Зөв ингэж зангаж хамгаалдаг юм шүү дээ, тий. Хүнийг зочоож хамгаалтын рейтингээр NBA-д 2 тоо. Үгүй ээ чинь хамгаалтын рейтинг гэдгийг чинь багийн зэрэгүр дүгнж болохгүй. зөвхөн нэг хүнээ дүгнэ. Гэхдээ нөгөө заа зөвхөн нэг хүнээ дүгнэ underrated гэж хэлдэг даа. Хин заах уу тийм тал болж магадгүй. Гэхдээ тэнгууд одоо жишээ нь бид нар одоо ингээл лигийн 4 удаагийн шилдэг хамгаалалтанд Гобериг одоо муулаа суудаг гэсэн. Тэгээд болохгүй байна гэл. Багийн хамгаалалт цэвэр багийн ажилтай. Тэгэд хин Сабонос цалин бол гэхдээ яаж утсан өндөр л автаа. Тэр Үчевич шиг бүүс
юм шиг ингээл энэ үлгээс бол энд явж байгаа л. Яг тийм үнд одоо бол энэ Kings-с явж байгаагаар би бол үнэхээр харж байна. авахгүй байхгүй байхгүй. Контендер болохгүйц багууд төвтэй байна л да өөрсдөө. Тийм шүү дээ. Уусаа асуудлаа шийдсэн багууд л контендер гэж яригдж байгаа шүү дээ. Тэгээд дээрэс нь одоо энэ чинь нөгөө за би түрүү second April-ийн үегээ. За дээрэс нөгөө нэг одоо нөгөө бүтэн талбай прессингийн үегээд ярьсан шүү дээ. Тэгээд 3 дахь юм нь болохоор одоо нөгөө Rock Z's шинжилтэн шүү дээ. 2 өндөр талбай дээр зэрэг. Өндөр сагч иргэд ирсэн. Тэгээд энэ хоёр байрал дээр чинь нэг нь Sabonis бачилаар хэцүүчж байгаа. Sabonis ч намхандаа орчиж байгаа юм чинь. Тийм. Бас нуруу нам. Тий. Тэр чинь төв дээр дөрөв дээр аль алин дээр нь чинь жижигдчихэж байгаа. Тэгээд өөдөөс нь Шингүүн Адамс хоёр зогсчихвол баланглаа шүү дээ. Гол асуудал нь тийм дөрөв Йок гэж Валентинос хоёр зогсчихвол яана ханж одоо бүр бүгд хүрэхгүй шүү дээ. Йокич Сабонис эсрэг нэг 90% давталтай шүү дээ. Тэгин Сабонисээс тэгин шүү. Тэр бол ойлгомжтой. Тэр яг импактын хувьд одоо effective үр дүнтэй байдлын хувьд Тэгээ баг амар тэр тааши багийнхаа төвөнд өргөж хамгаалтаар нуух юм уу? тийм. Нуух гарга байхгүй шүү дээ. Тийм учраас тэгээд хамгийн муу хамгаалттай баг Маш өндөр Төв ер нь муу хамгаалалттай байх хэцүүлэлтэй өөрөө. Заавал тодорхой сайн хамгаалалт байх шаардлагатай. Бүгний өвдөл тэгэл ханшин угаасаа өндөр болчихсон. Тэгээд одоо бол дахиж том гэрээ хийхгүй шүү дээ. Үнэлэгдэж байгаа гэдэг нь одоо яг нөгөө драфтын ирэх мэрх нөгөө хэр хүсэж гин гэдэг ба шүү дээ. Тэгэхээр амар олон ихний тойргийн ирэх мэрх бол Сабонсын төлөө нэг өгөөд байхгүй байх. Яач. За гэхдээ ер нь бол яг энэ өвөлдөө солигдох магадaltaй. Тэглээ. Өндөр тоглогчдын нэгнэнд бол ороод ирлээ. Багийн эзэн задлан гэдэг мэдээлэл тарснаас Улбаатаагаар. За тэгвэл хүсдэгтийг харъя хоёр багийн. Хүсдэгтийн байдалд Chicago Bulls 11 руу ундаад яг төрхөндөө бууж ин тээ. Яг байх ёстой байл. Гэхдээ 6-6 бол арай сайн байна. Яг бусдаа наралт. Үгүй өнөөдөр жишээ нь хардаа Brooklyn Charlotte хоёр хоорондоо алалцлаа шүү дээ. Тэгээд үнэхээр нэг нь хожих ёстой шүү дээ. Тэгэл хожоод Brooklyn шууд 2 байр ахаал дээшлээ байгаа байхгүй. Болохгүй шүү дээ энэ Brooklyn. Тэгэл аль нэг нь хожсон. Одоо тэгээ тэр доор явж байгаа 3 баг хоорондоо таарч юу болох нь шийдэгдэн үхэхээс бол хэцүү байлаа шүү дээ. Тэр чинь өөр баг ер нь хожихгүй л гэж. Улаанцаа хэмжээл ш зарим тоглолтууд дээр. Нөгөө Жорж ч юм бол 4-4 үеэр хатаач хэлсэн сэлгээд зарим тоглолтууд дээр. 4-4 үеэр ингээд тэнцүү явж байгаа 4-4 үеийн төгсгөл хаяал. Алдааны асуудалд оронгуутал зааш ус болгоч яваад. Жорж ч яваач. Эдгээр өөр хоорондоо би энийг хожих юм байна те. Өөр Өөсөө тийм л юм бэл. Детройтыг хардаа. Хэдхэн жилийн өмнө 0-28 гэж эхэлсэн. 28 2-28 билүү? 2-28. 28 дарааж хожигдсон. Одоо ингэ явж байгаа гэдэг бол үхээр. Тэгээ KJ тэр үед хэлсэн шүү. Бид нэр 28 26 дарааж хожигдох баг ууг юм биш ээ. Тэрийг нэг одоо өөрөө мэдээд байна те. Гэж ярьжсэн одоо 9 дараалал Winstreak-ийн 9 дараалал ялцсан. Тэгээд 11-2 гээл баг хальт харахад OKC ч гэх юм шиг харагдаад шүү дээ. Одоо үнэхээр сайн байна. За Дэнүр OKC яг ингээд за ер нь нэг энэ ихний 6-ыг иймэрхүү байх магадлал өндөр шүү. Өрөнд. Леброн ихэр лиг сурах байхад. Гого яа нэг ч одоо би бод. Гого. Юу 41 настай хүн те баг одоо ийм гэдэг нь юу шүү дээ идрах. Яг энэ дараа биш шүү дээ. Одоо 6 дугаар унлаа гэхэд 6 дугаар байрлал унж болно шүү дээ. А бүр 10 марав руу юу? Юу бүр доош. Плейнд орох юм лөө. Плейнд. Плейнд л алдсан шүү дээ. Warriors дэжлээ шүү дээ. Warriors ч бас ялгаагүй хөгшин баг. Warriors Lakers-ийн оронд. Warriors-ийн чанар нь илүү байх шүү. Тийм үү? Warriors систем ч тэрийг аваа явчих. Lakers сайн билээ шүү. Одоо баажи дараагийн дугаар солиорч. Сонсоо та нар эдрийг сонсноо. Golden State ихний 6-аар гээвтэй тий. Та нар Lakers дээр тийм амар ихтэй байгаа. Тэр бүсийн тэр сүүлж явж байгаа боломжтой л гэж бодож шүү техний 6-аад. LeBron Rachel өөр болно. Миний таамаг OKC 70-12 гэж бодож байгаа. 70-12 оо. Тий. Дэнүр 60 марлаа. 60-22. 70 ажилд хүрнэ. Тэгэхээр 60-ийн 60-22. Та нар бодлоо. Хөөе, LeBron хоёр чихээр Lakers дөрүлээ хамгаална. Тоглолт их хугацаанд. LeBron талбайд байгаа хугацаанд дөрүлээ хамгаална. Тэр дөрвийг нэг нь Luka гэж бодлоо. Өнгөрч хараа Lakers-ийн тоглолтыг үзсэн биз дээ бүгд. Ямар байсан бэлээ. Тэгэд Лукагийн очроо олоод хэлсэн шүү. Лукагийн рейт одоо бас буур шүү. Лукагийн одоо нөгөө бөмбөг дүрхт очин буур бас тодорхой. Лукаг солигтууд хэд дээр үсэн? 7-8 дээр үсэн. Тэгсэн. Тэгээ 3-аар гарсан шүү. Тэг ончоо дахиад плей-офф гэсэн ер нь төвгүүдэл би хамгаалт ирээд шүү. Үгүй тэгтээ хамгаалт хожоод. Гоо за тэр хожихмууч бол хожоод тэр нь 6-аар гарах юм шүү. Үгүй би зүгээр би одоо энэ үлрэлийг яриад байгаа шүү дээ.
хамгаалдаг тоглогч нар ингээд ийм болчихлоор одоо яг энэ өрөндийнхээ энэ амир өрснөр одоо 30 ороод ирэх юм бол Lakers-ийг унана гэдэг. Би болохоор энэ жил харин баг хамгаалах энэ төр хамаагүй юм биш үү? Би ингэж бодоод байна. Харьцангуй энэ жил өрөндийн өрсөлдөөн надаа муу байна. Хүлээлттэйс. Хин? Миний хувьд энэ жилийн өрөндийн өрсөлдөөн болоогүй. Энэ чинь болоогүй шүү. Гэтэ ер нь зүгээр санснаас те. Одоо жишээ нь Clippers муу байна те. Memphis бол бүр ер нь бол чөлөө туналт болж байна. Хьюстон холбогчгүй ч гэдгийг юм уу. Ингээд асуудлууд ихтэй. Харьцангуй ингээд өндөр хүлээлттэй байсан багууд нь өөрсдөө асуудалтай байгаад байна л та. Бас нэг талаасаа. Тэгээ ялангуяа OKC Denver хоёрын ингээд төвшөнд очих баг байхгүй мэт харагдаад шүү дээ. OKC-тэй тоглоод бүгд ямар ч өрсөлдөөнгүй юм шиг харагдав. OKC ч зүгээр арчиж л шүү дээ. Тийм үгүй жижиг аврах. Өрсөлдөөн байхгүй байгаа нь ч OKC-гээс болоод. Тэр шүү дээ. Нэр нэг юм хэлчихэ. OKC-г 2 хуваах юм болов шүү дээ. Тэнцүү. Хоёр тэр баг хоёулаа плей-офф орно. Үнэ. Гэхдээ баг аврагын л ороод ирэх юм шүү. Яг шейк 5 дахь гарааныхтай 8 дахь 9 дахь тоглогчтой нэг ингээд зүгээр 2 хуваая л та тий. Үнэ. Бүр нийт драфтын эрхийг бодох юм бол бүтнээр нь 2 хуваахад дараагийн 10 жил энэ баг хоёулаа авраг авна. Тэр судлаа л да. Яг хожиж байгаа багийн бүх юм гоё харагдаад эхэлдэг л дээ. Тэрнээс бас өөр баг дээр. Тэр зүр төсөл одоо хоёр талын гэрээдээ тоглогч нь хоёр талын гэрээдээ тоглогч шүү. Гарааны холбогч болоод явж шүү дээ одоо. AJ Mitchell. AJ Mitchell одоо өөр багт очил одоо 20 хэдэн сая 20-30 саяын цалингийн хэмжээний тоглогчийн үүргийг тэд хоёр талын гэрээдээ тоглож үзсэн. Хоёр талд гэрээтэй шүү дээ. 50% нь NBA тоглолдог, нөгөө 50% нь WNBA тоглож бол баясаах одоо мэдж байгаа л үү те. Одоо AJ системээр ингээл тоглож гэлцдэг. Miami Heat-ийн тоглогчид дүүн нүрэл явахаараа хөтлгүүцдэг шүү. Тэгэхээр AJ Mitchell бол би өөр багт гэлцэхгүй л гэж бодож байна. Ой. AJ Mitchell шууд. AJ Mitchell харахаар AJ Mitchell бол асуудалгүй. Цаанаасаа лаг хүмүүс байгаа. Гүг яах. J-Dub маа бол тэр одууд нь бол лагаа. Өдөрт J-Dub тоглоогүй гэж. Тоглоогүй. Тэр чи юм байх шин. Гэхдээ харин зүгээр Warriors бид нар ярьсан Steve Kerr систем гэл энэ амар юм аа гэсэн. Miami Heat систем гэл ярьдэн штэ. Ямар ч ялгаагүй. OKC-ийн систем байгаа. Одоо энэ залуус өөр багт очиод яадаг гэж. Яг энэ сакс мөнгө энэ багтад тоглож байсан бо тоглохгүй өөр сакс тоглоно штэ. Тэгэхээр л яг нөө тэртээ тэргүй тэгэл OKC чи яг энүүгээр ингээл дээрээсээ доошоо ингээл Одоо чинь Jason Walls жишээ Clippers очвол Chris Dunn л болно шүү. Өөрөө Хартныг хараад шүү. Хартныг хараад Тэш Kendrick Nunn гэсэн лаг холбогч байж санаж байна уу? Miami байсан. Одоо Евролиг. Яг Евролигийн домог шүү бүр. Домог биш ээ. Юу ч домог байж тээ. Зүгээр л жил төрүүлсэн тий. Сайн тоглож байгаа. Зүгээр угаасаа тим чинүүд маш их байна. Маш их. Багаас багийн зөвхөн нэг тоглогч биш багаас л болоод байна. Амарчин зүгээр миний бодлоор ингэж хилдэг нь болохоор Denver хэрвээ плей-оффд OKC-д хожвол тийм л амар багт хожигдсан шүү гэдэг нь. Бүхэл малтаад байгаа юм шиг. Нэг ороо нэг юу штэ. Одоо зүгээр амар энгийн жишээлээр л да. Clay Thompson заяа. Нэгэн цагт зүгээр яг дэлхийн саксомгийн номер 1 2 номер нь хэмбэ Джеймс Харден тэр хоёрыг алцуулдаг шүү дээ. Clay Thompson одоо Warriors явснаас за гимтсэн байж болно гэдэг. Warriors байсан бол одоо Dallas-тойгоос илүү тоглох уу гэдэг асуулт байна. Илүү л тоглож шүү. Тэгээ Clay ер нь жоо уруудаад эхэлсэн байсан. Тэгэл явсан л. Тэгэл 20 оноо дуусчихж байгаа юм. Харахгүй л тээ. Стефи яачууд. Харин илүү тоглохгүй. Тэгэхээр харин багчин хүмүүсийг сайн харагдуулах бол маш их байна. Тэгэхээр энэ яг ингээд J-Dub-гийн J-Dub би бол AJ Mitchell-ийг сайн гэж бодож байна. AJ Mitchell өөр газар очиж шууд гарааны холбогч. Оо, Gabe Vincent тайцсан билээ. Lexer. Vincent ч Lexer тэгээ нэг ямар хүнд гэрч багтаа ямар Miami ч яг үн өргөж байгаа тэгээд за өдрөлгээ сайн холбогч юу аяа. Нэг шинэ булантаа алсан. Playbook. Оо за. Тэр болон та тухлан сууж таалан сойрох нь. За баясаах та. Тухлан сууж таа. Уг нь баажаас өнөхтэй ингээд. Сайн нэг 7 өдрийн ихэнд Miami нэгээр яваад тогтсон шүү дээ, хожсон шүү дээ. Тэр үйлбэрийг задлах. тэр чинь амар гоё пасс шүү. Дөрөнд ойлт те. Тэр пасс гоё. Төгс пасс. Тэгэд за эхлээд энэ эхлээд хин юу явсан шүү дээ. Мичл тоглооны самбар Cavaliers тоглооны самбар аваад Мичл за энэ шидэлтээ игээд оноо тэнцсэн. Ихтэй юм шидэлтэрсэн. Амар. Жинхэнэ нөгөө солонгос болсон шидэлтээс те. За энэ бол ер нь бол зүгээр яг байрлалын арах юм бол elevator байхгүй юу?
Тэр хоёрын дундаар гарч ирээд Одоо тэр Паул одоо ер нь бол Хаксыг засаад Хакснаас шидэлт рүү завж руу гараад анхааралтай доотлоос дөөрөө тэр хоёрын голоор гарах хэрэгтэй шүү дээ. Гэхдээ Илвитрийнх нь байрлал нь ташуу зогссон суугааз. Яг анзаарвал Wiggins, Mitchell арай доор, Wiggins арай дээр зогссон. За тэгээ яг энэ дээр Паул Хаксыг засаагүйгээр шууд гүү гарчаа. Тэр чин доор гүйж яхад дээр нь заслан тавьж байгаа шүү дээ. Хаксыг шийдэн дор суугаад засангуудаа Хакс наашаа завж руу гарч шидэж байгаа юм шиг л үлдэх байхгүй анхаарал сариулж байгаа. Тэгээ нөр хоорондоо заслаа юугүй шууд Паул шууд гүйчин. Хакс руу наашаа даатлын завж руу гүн. Тэгээ болттой бангооч байгаа байхгүй. Тэгээд хин Паул дээшээ хоёр хүнийхэн голоор яг гүйж байгаа. Яг Элвитер шиг. Тэгээд гүүхтэй нөр шидэлтийн байрал гарч ирэх ёстой шүү дээ. Бүгднгийнх нь агаал тэр шидэлтэн дээр л тэнгүүд нөө дээр доор зогссон байсан Мичл Вигинс Мичл чин Вигинсийн хүний нууран дээр нсаад тэгээд алийг болчих тий. Тэгээд энэ дээр бол яг зөв хүмүүс хүмжлээ л. Гэтэ 1.4 секундэд шидэж амжна гэдэг дүрэн байгаа шүү дээ энэ би. Хамгийн баг би юу тий. Тэгэхээр энэ дээр бол зур энэ байд ийм хамгаалт юм. Үгүй шүү дээ. Дэлхийн хамгийн шилдэг саксон мөс сул гарууд бүгдээрээ хийх ойлгомжтой. Тэгээд дээрэс нь тоглолтын эцэг мөч. За бөмбөг гарч байгаа тоглолчийг мартчихъя. Нөгөө багийнхан тухайн тоглолтод хамгийн сайн л тоглож исэн дөрөв тоглолч талбайд байгаа гэсэн үг. Тэгээ хин ч шидээ ич магадгүй ч бүгд дагаж хамгаалахаас байгаа. Тэгэхээр тэр доор нэг хүн зогсвол тэр хүнийх нь хүссэн газраас баг шидээ хийж шүү дээ. Дөрөнд ойлж шүү дээ. Тэгэхээр бөмбөг гаргаж байгаа тоглогч хайчи. Тэгээд тэр 5 нь 4-1 хүн дагчи. Нэг нь будагтай талбайд тэгж болно. Тэгж болно те дөрөнд ойлдвол. Гол нь Майами энэ хувилбараар миний мэдхээр 2-3 хожил байгуулж байгаа байхгүй тий. Үгүй яг энэ хувилбарыг бол яг сүүлийн 1-2 жил бол хийгээгүй. Энэ хувилбарын нэр нь CQ гэдэг аахгүй. Нөгөө Крис Кьюн шүү дээ. Туслах суулжуулагч. Хэдэн жилийн өмнө энийг Элвитрийг яг ингэж хийгээд лоб хийдэг хувилбарыг хийгээд хожижсэн тохиол. Тэнгүүд яг Жими Лавныг тэгжсэн тий. Крис Кьюн гэдэг нэр өгсөн. Крис Жими гэдэг хүн тэр явуулж өөр хувилбар. А гэхдээ яг хэвдээ нөгөө утх нь хүмүүстэй за Майами ингээд баг секундэд нэгээр хаяад ер нь төгсөгдөг гэдгийг бол тэр хувилбар тэр бол өөр. Тэр чинь яг хиний спонсорын өөрийнх нь хийдэг хувилбар. Гэсэн чинь харин энэ тоглолтын дээр зүгээр хин ч нэг юм CQ байгаа штэ гэж хэлсэн юм шиг. Тэгээс санаал хувилбар зугаар сая хувилбар. Одоо тэгмэд энэ хувилбарыг чинь бол ер нь бэлтгэл дээр бол амар их бэлдэж байгаа. Яг бэлтгэл дээр олон хувилбарууд байгаа шүү дээ. Гэхдээ тухайн багт тааруулаад энэ хувилбаруудыг хэрэгжүүлэх гэж байна. Үгүй. Дасгал юу ч дасгалжуулж болгоны өөрийнх нь бэлтгэлийн арга барил өөр байгаа шүү дээ. Зарим нь одоо чинь нэг юм тодорхой моментод маш богино хугацаанд ATO одоо after time out. Time out-ын дараа ямар хувилбар өгөх вэ? Нүүрний шумаар гарна, хажуун шумаар гарна. Тэр хувилбаруудаа зүгээр сануулаа явуулчих л та. Баян бэлтгэхгүй. Тэр нь бол одоо гол нь яг NBA-гийн өндөр зэрэглэлийн тамирчид бол олон давтан бэлдээдэх шаардлагагүй байгаа байхгүй. Ерөнхийдөө бол одоо тэгэл back screen эндээсээ sleep чи заслаа за эсвэл заслаа игээд sleep хийнгүүд гүүжл байх хэрэгтэй эсвэл заслаа хийхгүйгээр хөдөлж байх хэрэгтэй. Юмнууд нь ойлгомжтой учраас ингээд амархан харагдуулаад байна. За ингээд 2 дугаар хэсгээ өндөрлөлөө 3 дугаар хэсэг рүү ороод бошуухан юу байда те. Даалсан яриа руу орё та. Нэвтрүүлгийн Platinum Event Plus Саксон мөнгөний спортыг дэмжигч Coca-Cola. Нэвтрүүлгийн Platinum Event Plus Ultra Cool, Ultra Smooth, Singur Ultra. Singur Ultra. Ultra Smooth, Ultra Cool. Нэвтрүүлгийн Platinum Event Plus Future of Lifestyle Toki.
Гинтийн зүйл тохиолдсон уу? Токио шопоор зурагтаа шинжил. Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Нэвтрүүлгийн Platinum Event төгч Future of Lifestyle Toki. Гинтийн зүйл тохиолдсон уу? Токио шопоор зурагтаа шинжил. Sengu Ultra. Ultra smooth, ultra cool. Тэгээд татан морил үзэгчтэй нэвтрүүлгийн ерөнхий ивент итгэгчээр Сэнгүр бидэнтэй хамтран ажиллаж байгааг дуулахад татан. За 3 дугаар хэсэг маань эхэлсэн. 3 дугаар хэсгээрээ бид Dallas Mavericks-ийн талаар ярина. За Нико Харрисыг ер нь халагдах талаар шуум гараад фэнүүд нь ер нь ихэд байна гэж ярьж исэн бол яг бодиттой болчлоо. За Dallas-ийн эзэн Патрик Думонд тэгээд Лукагийн солилцоос 9 сарын дараа Нико Харрисыг халсан. Халнасны дараа нэг өөрчлөлт гарсан гинэ. Юу вэ гэсэн чинь Dallas-ийн ордонд дүүрээд эхэлсэн. Тэгэхээр үзэгчтэй нь буцаад ерөнхийдөө багаа дэмжээд ядуу сэтгэл нь хансан гэх юм уу? Тайтгарсан. Тийм, тайтгарсан гэх юм. Тиймэрхүү өөрчлөлт орсон байна лээ. За энэ тал дээр тэгээд яриагаа амаржангаас эхлүүлээ да. Амаржангаас эхлүүлчихвэл дуусахгүй юм болов. Гэхдээ юу үсттэй те? Думонтын Добрата Лукаг солж байгаа шүү дээ те. Дан Нико Харрисын шийдэг Тийм. Энэ зүгээр тийм Ойлгомжтой шүү дээ. Тэр бол одоо хэрвээ зөв ялын нүрхэн л гал намжааж байгаа гэх юм. уусал тийш. тэгэхээр ч одоо Нэг харсан эцсийн шүдэр нь гарахгүй байгаа шүү дээ. Хамгийн сүүлийн нөө нэг гар үсэг зурж байгаа л гэдэг. Нөө туг тахин гэж ярьдаг. гарын үсэг зураад нүүрсний улгаад явчихдаг шүү. Тийм. Талцгүйгээр бахан зурцсан барьсан болов. Одоо тэгэл яах вэ? Одоо тэгээ хүн болгон ер нь Нико Харрисон хизээ подкастт орох байл гэж хүлээгээд байгаа юм шүү дээ. Яг одоо тэр нөгөө арт юу болсон те үннийг хэлэх үү юу болсон яг энэ үеэр яг юу болсон шийдвэр ер нь яг яаж гарсан гэдэг юмыг хизээ ярих вэ гэдгийг нөгөө хүлээгээд нэг өрөө таа байцсан. Имэйл биш үзээ та. Тэгээ ер нь зөвхөн Лукагийн солилцоо фейл болсон гэдэг үлэн зөвшөөрч лөө те. Лукагийн солилцоо цорын ганц тэр өдрөө фейл гэдэг нэг талт байх нь тодорхой байсан солилцоо шүү дээ. Эргээд харъя л та зүгээр те Лукагийн солилцооныг санах маягаар. Тэгээ нэг л нэгдүгээр тойрог ирэх өгсөн. Харин энэ дээр ягаад нэмээд Остон Ривзийг нэхээгүй юм бэ? Тэгэхээр Лекерс нь муу болчихно. Өө чи хүссний авах боломжтой. Үгүй шүү дээ. Хүснээ. Лукагийн оронд те. Юу л бол юу л авах боломжтой. Юу л бол юу вэ? Одоо энэ сонирхолтой юмны явахгүй юу? Хоёр найзын хоорондох харилцаа шүү дээ. Энэ хоёр багийн хоёр менежерийн хооронд Пелинка хэвээ. тий одоо ярианаас эхэлсэн гэж байгаа. Янз бүрийн гарсан мэдээлүүдээс бол эхлээд нөхөр өөрөө Роб руу залгаад Робтойгоо холбогдоод дараа Лукаг авах гэсэн юм шиг байгаа. Энэ ч зөвхөн өдрийн хоолнд орж юм ярьж байгаад гинт те. Лукаг солд юм уу гээл те. Нэр Лукаг солж нөгөө чихмэх нь асаалтай ингээл. Үш гээл те. Тэр энэ бүх үйл явдлууд дээр одоо нэг баримт киноор нэгдэх баг.
ESPN-ийн юу ч юм уу те одоо 30 ч гэдэг юм уу. Энд одоо ноо орсноо гэдэг асуудал бас яригдчих болно. Би наад Драфтын Эрүүл ухаантай хүн бол ийм солилцоо хийхгүй байна. хийхгүй. Драфт ирэх нэмж аавна, Остин Ривзийг авах. Лукагүй сольж болно ш бид нар зөндөл тоглогч сольж байгаа. Сольсон процедур нь өөрөө ямар байсан бэ гэдгийг сонирхолтой болчихсон. Тэгээ энийг бол хизээч дэлгэхгүй гэж байхгүй бах. Тодорхой хэмжээний дараа гардаг мөн. Хэдийгээр дараа ойл гэдэг байна. Тэ. Хамгийн гол юм нь юу гэхээр ерөөсөө энэ Cooper Flag дараа нь Dallas дээр ирдэг л байгаа байхгүй. Тэр чинь 90 сурвалжлаад нэг юм болмоор л байгаа юм байна. Энэ чинь бол ерөөсөө юм яг юм зохиолын дагуу юм яваад байгаа байхгүй. Би бол анхудаа ч өмнө ч харддаг тоглолт гардаг байсан. Тэгээд үгүйсэх гэхлээр айгүй олон баримтууд араасаа гэж гараад. Тэгээд энэ нөгөө Далласын хувьд зүгээр гэс нэг юм илчгээд хүмүүсээс мэдхгүй ч магадгүй. Далласын эзэмшилч болохоор одоо мөрөлдөг тоглоомын казиноны эзэн хүмүүс. Тэгээд Далластай одоо удахгүй амар том юм барих гэж байгаа. Тэрнийхээ одоо оройд ч юм хаан чинь ордонгоо бариад. Ерөнхийдөө юу татна? Сакс ерөөсөө мэдхгүй хүмүүс. Казинод хүмүүсийг оруулахын тулд NBA-ийн багийг авч байгаа. Одоо өөр зөндөө юм давхар ойлгомжтой. Тийм учраас уул нь ийм хүмүүс бол зөв бизнес ухаанаар ингээ бодох юм бол Лука гэдэг ч одоо тэр хүмүүсийг татах хүн байсан байгаа. Тийм учраас би гайхаад байгаа байхгүй яагаад why гэдэг. Тэгэхээр энэ одоохондоо бол энэ хүмүүст бол сакс өмгийн амжилтанд нэг сонирмж. Тэр сакс өргөдөг хүмүүс. Тэр бизнес мөнгөн чухал. Далласын фэнүүдийн хувьд бол нөгөө хуучин эзэн лугаад баригдаа шүү дээ маркетбл. Яг гэж ийм хүмүүс зарж байгаа. Яагаад ийм сакс мэддэг хүмүүс өөр зардаг. Тэр юм чинь хачаач юм ирсэн сүлдээ. Тэр одоо энэ эзэн чинь Шакиг юу гэлээ? Амар сайн бэлгэлэгдэг байсан амар тийм. Би бол Шак эзэж тийм баяг шүү. энэ Адам Силвер л эхлэвсэн баг. Би бол хардж байгаа. Би бол Lakers ямар ч ирээдүй байгаагүй. LeBron-ы дараа. Энэ ийшээ өгч. Энэ яг NBA оролцсон. Ийм улаан цай ийм лөөврийн солилцоо гэж байхгүй. Оронд нь Cooper Flag-ыг өгөө гэх. За дээрэс нь AD мэдчихсэн гэдэг шүү гарч байгаа. явхаа юу? Солилцоо болгоо. AD бүр өөрөө хүсч явсан гэж. LeBron-оос салахын түүс болцсон байсан. AD. За тэр ч яг LeBron-оос хинч байсан LeBron-оос салахыг бодсон шүү дээ. Хэсэг байгаад тэгэл дараа. Броныг авчираад те Броныг драфтлаад те ингээд магадгүй яг тэр үед AD ер нь за арайчтай. За болио л гэсэн юм шиг л. Энд чинь бас одоо непотизм гэдэг юм чинь дээд төвшөндөө дэлхийн номер 1 мэргэжлийн лигттэй номер 1-ийн чашин зүгээр саксумгийн өрд те бүр нүдэн дээр болчихлоо шүү дээ юм үл явдал чинь. Тэгэхээр болио гэсэн юм шиг. Хардах юм их байна уу их байна. Тэгээд энэ цаг хугацаанд харуулна да бид нарт бол. За баясаах Лука Дончич заах зөндөл ярьсан л та. Тэгээд одоо зүгээр Cooper Flag, Anthony Davis хоёр Лука Дончич хэмжээнд хүрэх үү? Хөрхүү гэж. Одоо яг энэ солилцоон дээр Яаж хүрэх? Яг одоогийн байдлаар бол яг ч хөрхүү. одоогийн биш ээ ирээдүйд ч гэсэн. Одоо яг Хүлээлт бол байгаа шүү дээ ойлгомжтой. Flag яг Огт магадaltaгүй зүйл бол биш шүү дээ. хитрхийн өндөр үнэлэгдсэн тоглогч болоод хувирчвал Хувирчвал тэгэл ойлгомжтой хөрөхгүй л гэсэн үг шүү дээ. Тийм үстэй. Одоо хүн болгоныг хүлээлгэхгүй Flag одоо Larry Bird-ээс хойш баг хамгийн супер Америк цагаан тоглогчдыг хүлээлт байсан шүү дээ. Тэр юу байхгүй да. Одоо энэ би тухайд бол таад бол ярилцсан л магадгүй баг. Би бол тухайд бол дотроо бодоод өнгөрсөн. Ерөнхийдөө юу болсон юм. Ерөөсө процедурын алдаан дээр л хүмүүс гайхаад байна энэ солилцоон дээр. Сольж болно. Яг энд эднэр л сольж болно. Окей, асуудалгүй. За болж байна. Процедур байхгүй. Тоглож байгаа зарлал солих гэж ийн гэдгээ. Одоо нөр trading блок дээр 50. Багуудаас санал ав. Үнэ хаялцуул. Юуны дагуу те. Дараа нь Лукагаас асуу. Лука нөгөө багтаа гэрээ сунгах юм уу яах юм чинь. Нөгөө NBA-ийн нөгөө нэг стандарт процедур чинь ерөөсө бүгд алдсан дээр л бүгд гайхаад. Уусгийн гайхаад. Авч өгж байгаа юмуд дээр бол хаяа нэг юм их нөхдүүд бол мангар шийдвэр гаргаж болж байна. Процедурын алдаан дээр л гайхаад хардаад байгаа байхгүй. ESPN-ийн одоо энэ мундаг сэтгүүлч энэ чинь тэрийг хэлж чадахгүй байгаа шүү дээ. Одоо хардаж чадахгүй яа. Чи өөрсдөө нөгөө мөнгө авч байгаа байгууллага учраас. Тэгээ том байгаад. Энд би ч одоо тижээж шүү дээ. Энэ хэвлэл медиа гэж тий. Бидний ч тижээгээл сууж шүү дээ. Энд чи өөрөө. Яг үнэ. Тэгэд ер нь яг би ингээд Далласын фануудад хэлмээр байна. Та бүхэн үнэхээр энэ новшийн засаглалын юмд хохирцсон. Одоо ингээд сайхан X Mart тий. Одоо яадгийн 1 жил 2 жил завсар авч болно шүү дээ тий. Манай хамт дэмжиж болно шүү. Ер нь яг ингээд энэ түр дэмжилтэй тий. X Mart нэг хэсэг сингл яв. Өөр дээрээ ажил тий. Тэмдэглэлийн дэвтэртэй бол тий бид нар шиг жимд яв. Сагал ургуул
Амьдралаа өөрчлөлтөө түрхэн зүү. Тэгээ нэг хараар тавьж байгаа юм шиг биш. Тэгээ нэг гүнзгий харилцаа авах хэрэггүй. Ээж аав маавда танилцуулдаг харилцаа хэрэггүй. Зүгээр гоё йог чиг дэмжиж гоё фан. Тэгээ даалсын би фануудыг амар сайн ойлгож байна. Энэ зүгээр хохирцсан байхгүй юу? Хөш. Манай бүлсийг үнэгдэж болох уу? Түр. Босны фанууд завсарч ил авчих. Нааша. Дэлхийн шилдэд тоглогчийг дэмжчихгээ. Бөөнөрөө тий. Зүгээр фан энэ нэрэнгээс бид нар нэг урт хугацааны коммитмент зөрүүлээ шаардахгүй заа юу. Хэсэг хугацаанд гоё хөгжилтчийл л тоо. Хамттай шоудаал тэгэл зүгээр л ингээл ийм л харилцаа байна. Гэхдээ энэ бол айгүй сайн болоод байгаа. Даалсыг урьж байгаа шүү. Яг нэг саксонбийнхээ хувьд бол айгүй сайн болоод байгаа. Даалсын унгалт чинь өөрөө. Би нөгөө 2026 оны драфтын эхний нөгөө 4-5 сонголт чинь алтнууд байгаа учраас эдний нэг авах магадлал одоо бол байна. Тэгээд Өрвингийн хувьд бол бас яг холбогч юм биш шүү дээ Өрвинг чинь. Тэгээд одоо флагийг ингээд холбогчтой тоглуулчихна гэдэг чинь бас ингээд өөрийнх нь хөгжилт тусдаг. Янасыг гэл ярдیں۔ Тэ нөгөө Янасыг чинь холбогчоор өгдөг. Тэр нэг хүрдэнгүй өгөөгүй шүү дээ. Юу хизээ тэгсэн. Хизээ Янас 10 assist өгөөл авч идэл байсан. Хизээ тийм болоогүй шүү дээ. Флагийг бас яг тэгнэ Джейсон Кидийг хамгийн мэй гайхт өгөх. Джейсон Кид өөрөө холбоо болгоч юм тий. Өөрөө яг уламжилт холбогч юм. Тэгээ Купер флагийг харчаад энэ холбож чаднаа гэж яаж бодож чадсан юм. Би бол ингэж бодоод байна. Энэний хамгийн том охирогч нь Клей гэж харж байгаа. Джейсон Кид Янасын руки жил айгүй холболдог байсан. Янасын нөгөө хөгжилт хэрэгтэй байсан. Купер флагийг яг л тэгж байгаа баг. Тэгээд энд нь энэ Клей энэ төр хохироод байгаа байхгүй юу? Тэгэхээр тэгэл нөгөө 1-2 жил зүгээр юм туршилтын жил болгоо ичиж байгаа байхгүй нэг. Угаасаа ер нь Антони Дэвисийг солих талаар шуум гараад эхэллээ. Клей Томпсон явах талаар яригадаад эхэллээ. Ер нь цаашлаад Кайрыг ч явуулах талаар яриад эхэллээ. Тэгэхээр нэг ер нь Купер флаг дээрээ тулгуурлаад сэргийн босролт руугаа шилжих магадлал ер нь бас байна. Яг энэ бүрэлдэхүүнийг бол эрүүл сарвал аврагын төлөө тоглохыг бид харахыг хүсэж шүү дээ. Харахыг өгөн харахыг их л хүсэж байна да. Харж чадахгүй байх магадaltaй юм шиг байна. Тийм бол үгүй чадахгүй. Тэр бол юм шиг бодлоо. Тэр бол бодлоосон. За тэгээд Идраах ирсэн чинь Америкээс бас нэг хүн барьцаад. Эфирээр гармаар санагдаад. Яа, чи ахыгаа ямар аймар хийж байна яа. Яалтах нэг яг сонсноо. Хөтөлт явуулъя гэсэн юм аа. Тэгээд хин ч явуул гэж хэлээг бах чи өөрөө л явуулъя гэжсэн. Тэгээд явуулсан юу болсон үзэж амжааг байгаа. Үзье да. Санавал Нико Харрисныг халах болсон шийдвэр ер нь бол Лука Дончичийн солилцооны маргаашнаас нь л баг ихтлэн тавигдсан гэж хэлж болно. Яагаад гэх юм бол эргээд сануулхад Патрик Жумонд фэнүүд ингэж хүлээж авна гэдгийг өөрт нь анхааруулаагүй гэж Нико Харрисныг солилцооны маргааш буруутгаж ирсэн шүү дээ. Тэндээс эхлээл Нико Харрисонд итгэсэн, Нико Харрисонтой хамтарч гаргасан тэр шийдвэртэй багаар харамсаж ирсэн. За тэгээд шийдвэр хизээ гарсан байх гэхээр Патрик Жумонд энэ үйлрэлд нээлтийн өдөр тоглолт ордондоо ирсэн. За тэгээд сая өнгөрсөн 7 хоногт Нико Харрисныг халахын өмнөх өрөө ордонд ирсэн. Ердөө 2 дахь удаага яг дэрэгдэн Dallas Mavericks-ийн биш Los Angeles Lakers багийн 77 дугаартай Лука Дончичийн өмсгөлдөө нэгэн фэн суугаад оройжингоо тэр фэн үзэл бодлоо илэрхийлсэн. Яагаад магадгүй яагаад тэр ордонд Лукагийн Lakers-ийн өмсгөлдөө ирсэн гэдгээс тайлбарласан байх. Тэр яг ямар алдаа хийсэн гэдгийг нь ч өөрт нь ойлгуулсан байх. Болмоор энэ фэнтэй ярилцсныхаа дараа халах шийдвэрээ гаргасан гэдгийг Shams Albion-ы их сурвалжаар өгсөн байна. Тэгэхээр Патрик Жумондын гаргасан шийдвэр өөрөө мэдээж эцсийн шийдвэрийг гаргасан. Гэхдээ сэдлийг Нико Харрисон өгсөн. Нико Харрисны энэ солилцоо зарим одоо юу гэдэг шүүмжлэгчдийн хэлж байгаагаар бол зөвхөн Dallas Mavericks багийн түүхэн төдийгүй, NBA-гийн түүхэн төдийгүй, Америкийн мэргэжлийн спортын түүхэн дэх хамгийн муу солилцоо болсон гэдгийг цаг хугацаа цаашдаа улам бүр баталж харуулна гэдэг байна. Яг одоогийн байдлаар Dallas Mavericks-ийн авсан хожил, Лука Дончичийн одоо 40 он авсан тоглолтын тоотооч хүрэхгүй байх шүү дээ. Тэгэхээр ямар хэмжээний таархан солилцоо болцсон бай гэдгийг ер нь цаг хугацаа нэг явуулах шаардлагагүйгээр ингээ харахад маш муу солилцоо болсон гэдэг нь ойлгомжтой байна. Тэгэхээр удахгүй Dallas Mavericks баг Anthony Davis, Klay Thompson-оос эхлүүлээд агентуудтай холбогдож байгаа энэ тоглогчдоо солилцоонд оруулна гэсэн мэдээллийг өгсөн. Тэгэхээр солилцооны цонх хаагдах өдөр Dallas Mavericks баг нэлээд завгүй авах болов гэж бодож байна. За тэгээд NBA Talk-ыг санаачлагч Идрээ найз маань NBA Talk дээр ирж харахад бол гоё байна. Тийм учраас эдрэгээс нэг асуултыг асууя гэж бодож зориуд одоо гэсэн бэлцээ юу гэхээр NBA Talk нэвтрүүлгийн хөтлөгч за одоо Монгол улсын соёлын тэргүүний ажилтан дуучин Батчавын Бати шиг боёо. Баажиг оруулж ирэх тэр санааг
ямар адын чөтгөр нь чамд зөвлөө тэр санааг чи юу анх дэвшүүлсэн бэ гэдгийг асуух гэсэн. Энэ асуултанд маш гоё хариулж өгөөч. За. Гол нь тэр процедур Процедурын алдаа гарсан. сонгож ялгаруулсан явуулсан уу? Явж нэрээ гид ороод ирсэн шүү. Процедурын Би алдаа яг гарсан. баскет бааж ирсэн. Нэрээ процедурын алдаа гарсан. Би бас тэ жоохон яасан байж магадгүй өмнөх өдрөөс бааж намайг аваад бас тэ янз бүрийн бос болгосон байж магадгүй мэдхгүй би санахгүй байна. Сандаггүй байхгүй юм чинь нөгөө яг нэг юм үйлдэл болоод ингээл би ч одоо амьдралдаа одоо ганцхан нүгэл хийсэн хүн шүү. Одоо баажиг энэ бит огт Өөр бол нүгэл бол байхгүй. гайгүй. Гайгүй. Тэгээд одоо энэ сагс хүмүүс сонирхож үзэгчдийнхээ өмнө би ч одоо маш том юм буруутай учраас тэгээд одоо өнөөдөр би нүглээ намжлахаар ирсэн. Өөрөө энэ нүглийг намжлахын би одоо нэлээд одоо сүүлийн 3 жил бодож байна. Гадаадад. Тэгээд би нэг юм Шинжлэндд байхдаа битсэн. Харин байх юм биш үү те. Гөөгүй энэ одоо яг жоох юм хуучирсан л байгаа. Тэгээд би бол тухайд энэ чинь SPS байсан байхгүй. Тэгээд би SPS телевизийн захиргаанд өргөдөл гаргах нь гээд Бочовын Батгишиг гихч итгээдийг идрууган миний би тэртээ одоо игэллэзэр гардаг хөх бид чинь энэ нэвтрүүлэлд оруулсан юм аа. Бидний тэр найз нөхөрлөлийн харилцааг бас хүндэлж үзээд та нар удаан баярлгасанд баярлалаа. Тэгээд одоо энэ 2026 оноор бас дуусгар болоо. За бид нар чинь бас нөгөө ерөнхий сайдаа огцруулаад айгүй сайн явлаа. Болдсон байна. Тэгээ би энээс үлгэрч явлаа. Жагсаал цуглаанаас үлгэрч явлаа. Наа чи юу юм бэ энэ чинь өргөдөл. Одоо нөгөө одоо энэ телевизийн захиргаанд одоо энэ тэр хүмүүс талж чадна шүү дээ. Би чи нөгөө болцсон болохоор өргөдөл. Энэ өргөдлийн дараа бол дахиад нэг удаа шаардах бичиг байгаа бас. Тэгээ энэ өөр юм руу явна. Энэ бол өөр юм руу. Тэгээд энэ өргөдлийг одоо би ингээд телевизийн захиргаанд өгч чинь тэгээд 3 жил дарсан цаасан шүү дээ. Тэгээ энэ дээр би болохоор бас хэдүүн гар үсэг байгаа. Одоо манай 3 хүүхэд, манай эхтэр, манай хатан аав ээж бас би ч бас муурна хоёртой болсон. Бас тэр хоёр маань бас юм адарсан. Тэгээ манай шинжлэх биднээс өөр Монгол хүн байхгүй. Бидний нөгөө миний шийдвэрийг нөгөө дэмжих хүн байхгүй. Тэгээ би Окланд цуглуулж явсан юм биш үү? Окланд одоо буцаж очихдоо би нэг 20 Монгол байдیں۔ Тэдрээс бас гар үсэг аав. Тэгээ та бүхэн бас одоо миний үлдээж байгаа бичгийг бас SBS дээр гар үсэг зураад тань ингээд 1000 хүн болох хэрэгтэй байлээ. Тэгээ айгүй хурдан байх. Манай одоо энэ биток групп ч одоо 300 мянга шүү дээ ууланд. Тэгээд одоо 1000 хүн олдгүй л одоо бажид дургу хүмүүс. Тэгээ одоо би нүглээ намшил ирсэн. Тэгээ би одоо энийг телевизэн захиргаанд өгч захирлаа ш тарихгүй харамсалтай. Хэрвээ миний хамгийн гол нь хэрвээ миний өргөдлийг одоо хүлээн авч шийдвэрлэж өгөхгүй бол баажи үргэлжлүүлэн эфирээр гараад үзэгчдийг зовоогод байх юм бол тэмцлийн хурц. Би тэмцлийн би өсөглөн зарлаа. Би өсөглөн зарлаа. Би ч бас нэг л хоног үлсүүл их юм шүү дээ. Тэгээд явж штэ маргааш нь бол. Тэр ч одоо та бүхэнд бол маш тийм цөөхөн хугацаа шийдэх юмуд байна. Тэгээд би бас Европын холбоонд бас шаардлагач өргүүлсэн. Наа чи нэг хүн хамтгаа тоглож явж байгаа бас те. Хэрвээ Монголд энэ асуудал шийдэгдэхгүй бол хил дээр гацаах одоо арга хэмжээр өөрчлөлт болж. Тэгээд одоо би бол хажуу суужсэн би яг үндэ аваа явах гэжсэн. Чи одоо бойл гэдэг ингээд. Тэгээд би ялтай асуултанд хариулахад бол би тэр үедээ яа шийдвэрсэн мэдэхгүй. Би бол ингээд мөнгө төгсөн байж магадгүй шүү дээ. Мартчих. Айхтар хүн шүү дээ. Тэгээд тийм л дандаа энэ одоо өргөдлийг ингээд телевизтэй үлдээ яа гэсэн. Ой, тэгэхгүй болоо. Чи одоо тэгээд солилцоогоор оронд нь тэгээ энийг авчрах уу? Лугагийн солилцоо. Оронд нь жоохон суужсэн ч болно. Сакс мэдгүй хүн суужсэн ч болно. Чи өөр угаасаа мэддэг хүн чинь сакс яриад гарч удахгүй юм чи. Одоо ерөөсө болио яриа. Одоо бол танк хэдэн жил болчихоо. 19 20-наас хүрэх гэж шүү дээ. Сая хэд хөлрөл гэж илаа. 19. Бажаахан Үгүй бажаа 11. 11. Яг орж эхлэв. Орж 11. Зочноор бол ордог байсан гэдэг. Доосоо. За нэвтрүүлгээ үргэлжлүүлээ да. Ер нь нэрэл спешиал дугаар боллоо. Лукагийн нөлөөллийг нөө. Лука Дончич биш энэ энэ гарчиг нь өөрөө. Энэ бол тэр All-Star-ын шинэ формат байна те. Тийм энийг ер нь зүгээр товч танилцуулчих гэж бодсон. Яг уу Portland-ийн Dallas 2-ын тойм байсан. Тэгээ нөгөө Дэни Авдиа ер нь зүгээр All-Star төвшөнд тоглож байгаа гэдэг ингээд маркетинг ажлууд нь явагдаад эхэлцтэй холбоотойгоор ер нь зүгээр All-Star-ын шинэ энэ юуг зарим үзэгчдод мдэггүй ер нь асуугаад ирсэн юм. Тэгээ нэг шинэ форматын товч танилцуулсан. Бүс бүрээс Ямар ч байдлын алах. Гэр үзэхэ болоод нэлээд жил болчихлоо. Энийг чинь харин тэгээд таныг буцаж үзүүлэх гэж янз бүрээр солиод нь шүү дээ. Одоо ямарсан тэгээд 24 хүн тоглогч орохоор болсон байна. Тоо нэгссэн тийм. За тэгээ Америк болон олон улсын тоглогч гэж бас хуваагдана. Тэгэхээр
нөгөө нэг форматаараа хоорондоо нуглаад үзэн гот чинь бас Америкийн сагсан дийлэх юм олон улсын дийлэх юм уу гэдэг юм нь бас өрсөлдөөн нас явж магадгүй болчих. A баг нь B багтаага тоглоод. Тэнгууд Европчууд нь болохоор яг үндэ All-Star дээр нэг тоглохгүй шүү дээ. Йокич, Мокич, Лука Мука тэгээ нэг 3 шидэж мэдсгээ талцж матцчээд Хараа инсентив өгөхгүй л бол хинж тоглохгүй. Ер нь мөнгө биш. Тэр яг финал талбай давуу талмал гэдэг юм уу? Ямар нэг юм ингэхгүй бол хизээж All-Star итрах яг сонирхолтой болсон байгаа шүү дээ. Хин ийм сагс үзэх юм. Гол нь саксын үлэг утгаа MVP энтер ч гэсэн ямар ч үнц нэг үү. Саксны утгаа халаад шүү. Тэр чинь хүүхдүүд үзэж байгаа шүү дээ. Хүүхдүүд бид нар ч All-Star үзчихэл бас энэ бэр уурсч жоохон баг та. Тэгэл хамгаалал алдсан. Одоо нэг чинь хүүхдүүд үзээд өө чинь саксын хүүч хамгаалдаг юм байна. Би бидээ гоё ингээд гоё. Айгу муу үлгэрч шүү. Дэлхийн шилдэг 5 тоглогч энэ олон улсаас шүү дээ. Эхний 5. Харин энэчээс 8 тоглогч сонгох бас хэцүү байгааз. Би яг нөгөө нэг олон улсын за Жамал Мүрэнийг багтаж All-Star болох нь гэсэн чинь өрсөлдөгчд нь бас амар юм аа. Тийм байна. Одоо ингээ энэ 5 дээр чинь шингэн нэмэгдэж орж ирээл. Канарал дээр одоо юм байгаа үстэй банкер байгаа үстэй. Мексикийн туг байгаа үстэй яг хальт хараа. Хальт хараа. Яг ачиг Банкерыг яагаад Америкийн тоглож биш рүү оруулсан юм? Харин тий. Америкийн шишээ тоглож. Америкийн шишээ дүүт шүү. Тэгвэл энэ дээр энэ миний алдаа. Би зүгээр шууд цэвэр Италиар нь яваад чинь болоод. Яг Италийн холбоонд бол бас холбогдсон шүү дээ. Италиас тоглож бас тухай судалсан нэлээд болсон. Америк руу орно. Яг би тоглохгүй байгаа болохоор нь бичээг юм уу? Уусаа All-Star-д орохгүй байх гэж бодоод тоглолтын тоон мөн хөрөхгүй. Яг магадaltaй хүмүүс л бичсэн. Тийм тий. Тийм ер нь зүгээр харж байгаа л листнес. Тэгээ Америкаас болохоор тэгэхээр 16 тоглогч орж байгаа. Америкаас би харин тэр 16 яг яаж бүрднэ гэж санаа зовсон. Энэ чиний нэрийг энэ өргөлтөд нэмчихв. Яасан бэ? Банкеро дээр үү? Нэр мөрөө орохгүй юм шүү дээ. Орохгүй байх магадaltaй. Би ороосоо гэж би боддتي. Нөгөө Йокич хизээч All-Star-та тоглож үзээгүй гэдэг гоншигналтанд амар байдаг байхгүй. Тэр бүх цаг үеийн яриа марианд ч орж ирнэ шүү дээ одоо. Америкт чинь Aaron Gordon орч үү те? За арай үгүй л үү. Юу юм? Амар байгаа шүү дээ. Амар байгаа шүү дээ. Тийм билий шүү. За ууж байгаа энэ миний ажендад наадах чи ерөөсө болохгүй юм яа одоо шүү. Aaron Gordon амар сайн байгаа гэд Америкч санал өгөөд оруулж магадгүй л юм бас. За нэвтрүүлгээ хамгийн сүүлийн бааж ахыхаа нэрэмжт болонгаар дуусгая да. Тэр сүүлчийн удаа баажийг бид нар дурдж байгаа шүү дээ. Одоо энэ нэвтрүүлэг өөрчлөгдөх нь нэр нь шийдвэр гаргая тий. Өөрчлөлт дугаар мөр өөрчлөлөө. Спонсорын та баажигаас ухаантай юу гэдэг болон байгаа. Өөрийнхөө өгсөн нэрээ өөрийнхөө хамгийн амархан асуулт шүү дээ. Хороо дээр хамгийн амархан асуулт. Хин ч ухаантай шүү дээ баажигаас. Хин ч. За асуултаа явуул яа. Захын охин хүртэл ухаантай байж. За чи аль манай талын асуулт шүү за. Тэгэхээр бид хоёр хариулт. Тий. За энэ биеийн түүхэнд улиралд хамгийн өндөр чөлөө шидэлтийн хувь буюу 98.1%. Тэ шидсэн байна тий. Шүү дээ. За энэ дөрөв тоглогчийн энэ нэ. Би. Хозе Калдроны өрмөц амжилтуудын нэг шүү дээ. За би. За зөв хариулт нь лээ. Харьяа Калдрон Андреа Барнанеттай хамт зүг шүү дээ. 154 удаа торгол шилжиж дээ. Ерөөсөө 3 л алдсан. Эсвэл асуулт үлдсэн шүү дээ нэдрээ харсан. Чи бааж яхтаар орсон. За нэг тоглолтод хамгийн олон turnover буюу 14 turnover хийсэн тоглогч юм бэ? Юу гэсэн энэ дөрвөөс нэг юм уу эсвэл бүх цаг үе юм уу? Энэ дөрвөөс нэг юм байна. Нэг тоглолт бүх цаг үедээ бүх цаг үед 14-өөс илүү бомб гарцсан байхгүй юм шүү. 14 амар тийм үү? Байхгүй. Нэг тоглолтод шүү гэхдээ. Зөө сонирхолтой мэдгүй лаач. Тийм үстэй мэдээгүй юм байна. За энэ бол одоо юу бол Westbrook Young хоёрын нэг Trey 14. Jason Kidd бол хизээч ер нь 10 удаа хүрч ирсэн юм уу? Харден ч гайгүй бас. Young гэх үү ойлоо D юу? За тий. Trey Young. За зөв. Оо, эсэргээрээ байсан биз дээ. Би өөр яг бодсон юм аа. Яа, эсэргээрээ байсан биз дээ. Тий, тэр юу тохиолдсон бөө мэд. Тийм бай тээ. Вау. За нэг тоглолтод нэг ч торгуулийн шидэлгүйгээр би нэг нэмэх 50 оноо авсан тоглогч юм бэ. Жамал мөр юм уу? Нөө Клей ч манай бүүлийн эсрэг галзуулдаг шүү Тий. дээ. Жамал лав Ютагийн эсрэг үлдээд гэсэн шүү дээ. Клей ч манай эсрэг нөгөө 12 удаа уруус идэг шүү дээ. 14. Рекорд. Бөмбөгч баг залаагүй шахав. Тэгэхэд нөгөө яасан болов чөлөө шил шийдсэн болов? Би бол тэр за би оролцож болох юм бол баажих байхгүй ч оролцох юм. Тэр шийдсэн. Шийдсэн тий. Би тэг Жамал Ютагийн Жамал мөр дээр итгэлтэй өрөө. 25 довтлоод 21 мэг хийсэн баг. Оо за окей. Тэгвэл Жамал мөр. За зөв хариултыг харцгаая.
Клей л биш үү? Тэр мөн Клей Томпсон. Миний Гэхдээ Тийм биш. Амарчин хэлж байгаа бас зүв. Яг Клей 52 оноо авсан гэдгээрээ одоо 50-аас дээш одоо хамгийн их оноо авсан. Нэг фри throw хийв. Яг 50 оноо авсан бол Жаал Мөр бас байд юм байна. Энэ хоёр хоёулаа л яадаг. Гэхдээ рекорд нь бол Клей дээр явдаг. хоёул зүг. Хоёулаа л Чих ондор орж иж чинь яаваа. Сая гэхдээ Жамал Мөрөө чинь бас тэр зөв л байгаа шүү дээ. Би бүр довтгооны юу мөгийн санаад байгаа байхгүй шүү. Наа чи бас зүв байлээ. Гэхдээ рекорд нь 52 оноо 52 юм байна. Юун дээр яадаг юм байна. За За лигт хамгийн их одоо мөнхлөгдсөн дугаар хэдийн ямар дугаар байдаг вэ? Оо би нэг эртэтгэх харж ирсэн шүү дээ. Энийг энэ Мөнхлөгдсөн дугаар юм. Оо тийм зөө. Би ярилцах гэдэг. Хамгийн iconic дугаар л гэсэн үг юм шүү дээ, тий. үгүй бас. Энд чинь яг 30 багтаал мөнхлөгдөж байгаа шүү дээ. Тэгэхээр чи нэг 3 юм биш үү баг. Гүн юу? 3 номер. 10 юм уу? макстаа бол 30 удаа мөнхлөгдөн шүү дээ, тийм үү? Ер нь бол альбан бус хариулт нь бол 6 л да. Заас тийм тийм. Би л раст одоо хин жахаа байсан 6 дугаар. Биш ээ биш. Тэр чин ингээ мөнхлөгдөө яваад байна гэсэн үг үстэй баг болгонд. Бүх баг мөнхөлдсөн шүү дээ билдрэлсэн дуурайг. Бүх тэр утгаараа. Тэгэхээр тэрүүгээр нь хариулт өгөхгүй шүү дээ. Утгагүй тийм. Тэгэхээр би бол бил раст биш. Таны дөрөв хөлбөрийн нэг л. За мэдгүй 32 3. За 3 хамаагүй. 3. За 3. 32 юм. Оо. 13 хүн байд. 13 32 дугаар мөнхлөгдсөний 12 хүн байд юм тий. Шак 2 газар. Яг одоо цагт ийм дугаартай хүн тоглохгүй болтой нэг амар хартахгүй. 32 номер. Лигт хамгийн удаан хугацаанд авраг аваагүй баг аль нь вэ? Indiana Pacers, Utah Jazz, Sacramento Kings гэсэн гурван баг. Indiana Pacers. Нөө, Indiana Pacers ч сая өнгөрсөн. Pacers аваагүй л дээ. Гэтэ Pacers чинь нөгөө юугаараа сүүлд орж ирсэн байгуулагдсанараа. Төвөөсгөн байгуулагдсанараа харах юм бол Sacramento Kings ч бол сүүлд. Rochester Kings, Royals. Utah Jazz баг авраг авсан шүү дээ. Sacramento Jazz нэг авраг авсан. Нэг авраг. Өө энэ авсан байхгүй юу? Үгүй. Сая өнгөрсөн Энэ байгаа. Indiana Pacers үү? Тийм шүү. Indiana Pacers үү? Үгүй энэ хамгийн удаан хугацаанд авраг. Тэгэхээр Sacramento болчихж шүү дээ. Royals-аас хойш одоо хүртэл авраг аваагүй. Хамгийн урт хугацаа. Ойлгомжтой. Тийм Sacramento. Royals ч одоо баг 52 онд. Тэгэхээр тэр чинь нэрийг өөрчлөгсөн хамаатай юм. Тийм. Тийм тий. 74 жил жил. Яг тэр логикоор би асуудал болгоцсон байж. Би ч яг тэр Pacers ч бол одоо NBA 78 онд илүү нөгөө дөрвөн баг AB-гээс орж ирж байгаа байхгүй юу? NBA хэдэн онд нэгдсэн бэ? Дөнгө яриа байж. Тэглээ. Муухай. Яг хэл. Яг 2-2-оор ингэж зөрдсөн. Он зав энэ те. Сая хэлсэн. Чимэг. За 74. 76. Би тийг хэлсээсэй. Тийм. Тэсээ ямар ч ярьжсэн. Яг өөр энэ хэдэн багийг тий. За. За тэр нэмээд сонирхолтой байхад нөгөө хэн бэ штэ? Доктор J. Доктор J чинь AB-гээс орж ирсэн шүү дээ. Тий, AB давраа. AB-гээс тий. AB-гээс тэгээд AB-гийн баг нь AB-д орж ирэхэд нөгөө мөнгө төлнө шүү. Тэр мөнгө олдохгүйс учраас доктор J-гээс олсон баг. Үн үргэж. Тэгжээж AB-д орж ирэх санхүүгээ босгосон байна. Харамсалтай үз. Тэгээд дараа нь доктор J чинь Sixers-д очиод 2 авраг. Тэгсэн. Амар харамсалтай. Энэ дээр нөгөө бүх цаг үеийн хамгийн шилдэг дийл байдсан шүү дээ. Индианагийн билүү нэг ах トゥ хоёр юу яагаад гяндагаад юугаа өгөхгүйгээд орохгүй нэгдэхгүй илүү дээ. Тэгсэн чинь нөгөө телевизэн эрхийн 7%-ийг санал болгож авч ирсэн. Тийм. NBA-ийн тэгэхээр чинь 70 онд зүгээр өгсөн боохгүй. Нөгөөх нь бүр утгаа алдаад бүр. Тэгээ зүгээр сууж байгаа жилийн 300 сая доллар үлээ авдаг байж байгаа. Сая нодны урьдчилангаас тэр гэрээг нь байлуулсан. Гэрээг бүр худалдаж авсан юм шүү дээ. Тий. Одоо худалдаж аавна гэсэн. Тэгэж шүү дээ. Жилийн 300 сая долларыг хэдээр авч байгаа юм бол тий. Crazy. Хуучны юмруу судлахаар гой юм гард юм билий. Тий. Сонирхолтой билээ. Тэгээд би бас нөгөө Boston Celtics-ийн баримт төрөг үзлээ. Одоо нөгөө 5 ангитай тэгээд алдартай сэтгүүлч нөгөө хэн бэ шүү дээ. Bill Simmons өөрөө хийсэн. Яг хийсэн бэ гэсэн Lakers-ийг гарцсан энэ жилийн өмнө. Boston-ыг нэг хүн хийж таарна. Тэр хүн бол эзэж бид нар шиг хийж чадахгүй ч өөрөө Boston-ыг унган хөвт тэгээд би өөрөө хийя гэд хийсэн. Үнэхээр гоё юм хийсэн бэлээ. Boston фэнүүд ялангуяа үзэх хэрэгтэй. Тэн дээр тэрийг үзээд ер нь над нэг сэтгэл төрсөн. NBA-гийн хамгийн агуу тоглогч нь Bill Russell юм байна. Юугаар ямар утгаараа гэвэл за мэдээж талбай дээр хэмжлэн ойлгомжтой. Хамгийн удаан авсан. NBA-гийн финалийн MVP өөрөөр нэрлсэн хүн байна. Хамгийн гол нь Америкт дэх тэр арьс өмнө үзэлтэд хэцүү үед те одоо яг тэр өөрийнхөө одоо тэр хүрээллийг маш сайн өргөх
одоо авч явж байсан, дэмжиж байсан. Хамгийн их одоо импактыг нийгэмд үзүүлсэн сагсан өмгч байжээ гэдэг утгаар. Тийм учраас Майкл Жордан хүртэл Билл Раслыг гэдэг байсан. Тэгээ өөрөө бол хэлдэггүй шүү дээ. Би агуу бол биш ээ гэдэг. Гэтэл Леброн яагаад гэдэг л тэ өөрийг агуу гэж зарлаа яваад гэдэг. Би миний хувьд бол тэр өөрчлөгдсөн. Тэгээд ерөнхийдөө бол тэр утгаар нь ч тэр ер нь бол бас үзэх ёстой кино юм байна гэж би ойлгосон шүү дээ. Яг зөв агуу гэдэг нөгөө нэг тэр тодорхойлолт яаж ямар өнцгөөс харж байна. Наад дотор хоёул болчихж байгаа байхгүй юу? Талбай дээр амжилт нь харуулаа. Талбай гадуурх биш ээ. Импакт нээр тийм. Талбай гадуурх импакт хоёул юм байна. Одоо бокс дээр Мухаммад Али гэдэг. Тэгээ угаасаа Билл Рассел, Мухаммад Али гэдэг чинь нөгөө Малком Икс эдэртэй ингээд нийлээл янз бүрийн арьс өнгө. Яг тэр үеийн гэр бас хэцүү бид нар үзээгүй болохоор яг цөөхөн багтаа гэж боо юм ярьж болно л да. Зүгээр миний хувьд зүгээр би өөрөөр хэлж байна. Миний хувьд би хамгийн гол утганы үгээр тэр киног үзэрэй л гэж уриална. Их гоё. Босны түүхийг бид нар мэдчих хэрэгтэй юм л. Би хамгийн анхны том франчайз тийм. За тэгээ 3 жилийн дараа ямар ч идрахтаа ирээд энэ шээ ирж суугаад тэгээ ер нь бол одоо ингээд байнга орно шүү дээ. Би ч одоо байнга орно. За. Одоо би ч одоо нэг баажигийн оронд би ч одоо бичлэг явуулаад л. Та яг баажиг ярих хэсгийг л тастаал миний бичлэг тавиад өгсөн. Тэгэл болно шүү дээ. Би ч бас те юу ч тайдаг явуулчих хайртай баажигаас нь хасчаад яваас өрөхгүй тэгээд бас бичлэг. Сая ингээд ялчих бичлэг явуулаад. Ойлголоо. За ингээд NBA Talk-ийн 5 дахь дугаарын төрөд өндөрлөлөө үзэгчтэй. Дараа 7 хоногийн цагтаа эргээд уулзлаа баяр та. Дараа 7 хоногоос бааж ах маань өөрийнхөө судал дээр харгүй болсон юм шиг байна. Чи нэг намайг алах нь биш. Би үзэл зурлах гэдэг юм. Сунхааргүй болсон юм шиг байна гэж хэлж шүү дээ. Суухгүй. Иртомоос дөрүүлээ гэх. Тийм бол ёстой байхгүй шүү. Хүлээж авахгүй шүү. Bye bye. Say you the greatest, get your vision must be close.